долоон орлогын хөлсөртэй явж байгаа. Шуу нисэнгүү шууд өсөрчдөг. Зүгээр сууч чаддгүй л мэн. Зүгээр ингээд гоё нарийнхан төмөрдөг массажлах хөстэй юм шиг тэ нэг юм. Хүмүүс ингээд гараа гарангууд ингээд ундааны сав хүртэл хөлбөмбөг тоглодог тэ. Хоёр арслан дөрвөн бар ирсэн. Тоон шахуу махыг идчихэж байгаа. Странны бизнес бол үнэхээр no joke юм байл шүү. За сайн байцгаана ингээд санаа суу подкастын ээлжлэгийн шинэ дугаарыг хөвөлж байна. Энэ удаагийн дугаар нэлээд онцлогтой. Ер нь дугаар болгол онцлогтой байдаг да. Ингээд манай подкастыг үзэж байгаа үзэгч та бүхэн сайн мэдж байгаа бид нар бол тий зочдоосоо бол санаа сууж хэрэгтэй юм авч үлдэх гээд байгаа. За тэгээд энэ удаагийн дугаар дээр бол бас ингэ сонирхолтой зоч ирсэн байна. Энэ бол одоо комедийн Баяр Жаргал уу одоо сошиал дээр Баяраа шоу микс аккаунтаар хүмүүс сайн мэддэг байгаа. Баяраа минь ирсэн байна. За Баяраа минь бол одоо бизнес эрхлэгч, циркийн жүжигчин, за бидний мэдгээр комеди нээж чинь. Тэгээд олон төрлийн авьяастай, олон төрлийн орлогыг хүсвэртэй залуутай энэ удаагийн дугаараа ярилцгаана. За сайн уу Баяраа? Сайн. Өө ямар амар хичтэй орж ирж байна тий. Манай Баяр ч бас хурдан ярьдэн шүү дээ. Мэдгүй одоо нас яваад байгаа мó яахсан мэдгүй тий. Миний ярианы темп ер нь жоохон баг зэргийн жоохон ингээ удаашрсан байлээ. Ах бол YouTube-ийн 175 дээр тавьж ирсэн юм шиг өтгөс чи одоо зүгээр. Одоо яг 125 дээр ирсэн байлээ гэхгүй. Зөв. За Баяраагаар сонь сайхан ажил төрөл ихтэй л юм нөө. Надаар тайван сайхан ажил төрөл их байна. Циркийн ажил дууслаа. Түрүүн дэлхийн циркээ том ажил яардаг гарлаа. Одоо нөгөө нэг яг эд хонхны баярын одоо төслүүд гэж ярьж байгаа. Тэгээ хөтөлтөд төслүүд гэж яриад байгаа шүү дээ. Эхнээс нь дуусгартал тэр ажлууд дээр явж байна. Тэгээ мэдээж 100-аас бас тоглолтууд бодсон юм байгаа. Гэтэ энэ зунчаад аюу олон тоглолт байгаа юм байна шүү дээ. Бүр стадион том бүр хамарсан 40 гаруй тоглолт байгаа гэж бүр 40 гаруй тоглолт. Тэгэхээр одоо хаана багтаж шинхүү гээл одоо зөндөө асуудлууд ер нь бол харин нэг жоохон өөр арга замаар ажиллах тийм. Ер нь ийм тарихны одоо нэг ийм шандас шаардсан цаг үе ирчээд байна л да тийм. Зөв нэг газар тоглолтыг дүүрдэг байсан үе бол одоо өнгөрцөн юм шиг тийм. Гэвчлээ одоо тэгэл ойрын өдрүүдээр ихэнх цагаа энэ ажлууд дээр тэгээд юм бодох төлөв дээр л зарцуулж байна. За их гоё хэлж шүү. Тарихны шанд сорьсон. За шанд сорих гоё юм байна. Эндээ санаас очвоо те. Яг энэ өмнөөс санаа авч. Санаас уулаа. Шандсаа сорьцгоо одоо хэдүүлээ. За тэгэхээр одоо манай подкаст бол ер нь бол нөө хувийн ер нь бизнес эхлэж явах та одоо баг нин нүг ихэд бол олон төрлийн орлогыг өсрөө шүү дээ. Энийг ер нь яаж олж байна? Үнийг хийж яхад ямар асуудал тулгарсан те. Эндээс одоо үзэж байгаа хүмүүс санаа сууж хэрэгтэй зүйл авах гэдэг. Тэгээ голцгоо ийм ажил хийж яхад ингэж алдсан гэдэг зүйлсээс бид их сонсохыг хүсдэг. Тэгэхээр одоо манай зочин буюу одоо таны одоо хэдэн төрлийн орлогыг хүсвэртэй байна. Энийг босгоход ямар цаг хугацаа шаарддаг? Ер нь шууд сэдвүүг орё гэж бодож байна л да. Одоо одоогор бол 7 гинэ тий. Одоогор 7 орлогыг хүсвэртэй явж байгаа. За энийг бол би 10 жилийн хугацаанд үүсгэх гэж үздэг. 10 жилийн хугацаа буюу бараг оюутан байх үесээ ковидын өмнөөс ингээл үүсгэж эхэлжсэн. Гэтэ бүгдийг нэг зэрэг эхлүүлчихээгүй. Зарим нь болохоор яг хобби маягаар байж байгаа. Тэрнээс үүдээ ашигтай хобби болж хувираад нэг кафетегаар хийж эхлээд тэр нь ингээд надад эргээд өгөөжөө өгч эхэлсэн тийм зүйлүүд ч гэсэн байгаа. Тэгээ дийлэнх зүйлүүд маань яг нэг нүгөө хэлэхэд бол нэг амар тийм супер дэвч биш. Комедигийн тайзнаас хийх нь одоо ургаж гарсан гэж би боддог. Одоо яадаг чи олонний өмнө гарч эхлээл хүмүүс яангуудаа ингээд нэг юм одоо яг мөнчрөөрөө бизнес эрхэлж байгаа хүмүүсийг бодоход нэг хідэ алхмын урдуур яг нэг дайрцын санагдаад байдаг байхгүй. Тэгэхээр би энэ талаар ярихдаа ер нь жоохон тийм болгоомжилж ярьдаг. Нэг амар банкнаас зээл мэйл аваал те. Ингээл нэг юм юу яагаад эхэлсэн юм шиг. Гэхдээ банкнаас зээл авч үзсэн. Тэгэл ер нь бол маш олон юм дампуур болсон. Ер нь бол ингээл 10 юмны чинь нэг хідэн нэгэд онжино гэдэг бол одоо минийх жишээл бараг 20 30-аад юм хийж үзэж байгаад тэгээ тэр нь ихэнх дампуураар фейлдээд өрөнд ороод өршир тэгэл тэрнээсээ ингээд нэг урд тормоороо хойд тормоо нөхөн шиг тэгж явсараад одоо яг нэг доктортой 10 орж ирж. Яг нэг доктортой 10-аас тэгээд нэг яг үлгэн салган 10 дотроосоо ингээд нэг юугаараа давхагдахгүй ягаар нэг яг 7 доотлон 7 ер нь бол 10 байдаг. Тэгээ ингээд 7 нь ингээд ер нь бол ингээд зарим нь орохгүй зарим нь орж идэг ч юм уу. Яг тиймээр орж ирж байгаа. Сая их гоё юм л шүү дээ. 30 хийж үзээ тэндээс 10 үлдээ гэдэг чинь 3-ны 1 те. Тийм 3-ны 1 фейл. Одоо нөгөө нэг юм юу гэдэг чинь за үйл хөдлөлтөөр жишээ авч ирэх те 10,000 хүн төрөх одоо ингэ сурталчилгаа хийнгүүт тэрийг яг 1000 хүн нь ингэж харна. Тэнгүүтээ 100 яг тогтож харангуудаа 50 нөөрлөө чинь залгаад 10 нь ирж үзээд 5 нь яг авах гэж байгаа юм шиг нөгөө хүний алцганалаа те зармаар устчихгээд эцэст нэг нь л авна гэдэг шиг. Яг маш олон орлогын үндсэн дээрээс аль нэг нь ингэ олдог. Тэр дундаа бид нар мэдээж туршлага хоримтлуулж аавна дараачих тэр алдаан дээрээс заримдаа алдаан дээрээс суралцдаг штэ алдаагаа бид нар мэдхгүйгээр давтцсан байдаг. Тэгээ ингээд харахад бол
эцэц дадал зуршил болоод ер нь бол үлдсэн л байд юм бэлээ. Зарим зүйлүүд нь бол ингээд алдаа малдаа ингээд тэрийг ингээд тойрч явах. Survival skill гэдэг шиг те байгалийн нэг юм өгдөл болоод үлдсэн. За ингээд нэг юм гараад хүмүүс танигдэрч. За энэ ч за нэг юм хүн байна да гэдэг. Шууд ингээд тойроо яваад нэг замаад авчилдаг ч юм уу те. Анх бол мэдэхгүй хөрхи бизнесийг бол айгүй хүн дээр тусгаж аваад. За хэдэн зуун сая хэрэгтэй юм байна. Ийм нэхэ заавал ийм хэрэгтэй юм байна гэдэг л те. Одоо бол аль болох яаж зардал гаргахгүй, яаж өөрийнхөө тэр нөөцөөр яг хоо тэр нэг эрсдлээс нэг энтерпренерс чи эрсдлийг ингэж сүрх, эрсдлийг ингэж үүрэх сонирхолтой хэдий ч гэсэн өөрөөсөө эрсдэл үүрэх сонирхолгүй байхгүй. Ер нь бол яг тийм үндсэн концепцэн те. Өөрөөсөө ингэж ийм шаталтанд орохгүй яаж гоо бизнес хийх баг зардлаар гэдэг. Нэг бизнесийн жишээ байхгүй нэг муурны такт хийжсэн. Тэрийг би одоо юуг нь зарцсан. Одоо нэг юу ирэх нь патент ирэхин зарцсан, бизнес санаа айдига зарцсан. Тэр яаж эхэлсэн бэ гэхээр анх манай муурнаас асуудлаас эхэлсэн. Манайх чинь би чинь муур болоод тижээж ягаад тэгээд манайх чинь ингээд хавар болсон чинь амар халуун болоод тэгээд цонхоо онгоолгож чаддгүй. Яагаад тэгээд бөхчмдөд тасахгүй. Яагаад гэдэг ойлгохгүй. Анх удаа л мууртай гэж үзсэн. Анх удаа мууртай хавар залгаж байгаа. Тэгсэн чинь муур ингээд цонхон дээр гараад ирснийг бид нэр анзаараад цонхоо ерөөс хаачаад ирсэн юм бэл. Тэгээд тэрнээс юу хамаг асуудал эхлээд тэгээ би чинь ингээд гарц гаргалгаа яагаад за ялааны тор мор яасан гэсэн чи кейсүүд байд. Ялааны тороо ураад цаашаа унцсан ч юм уу те. Муур чинь нөгөө ингээд цонхны өвдөр суучаа цаагаар нь шувуу нисэнгүү шууд өсөрчдөг. Тэнгүүт мууранд айртай юм чинь яах вэ гэж бодож байгаа. Муурны юм такт хийгээд сэтгэж жагаад тэнгүүт надтай адилхан юм асуудалтай айлууд үгүйс зөндөө байгаа гэж бодонгуудаа шууд тийм такт байгаа юм шигээр сортчлага хийнгүүтээ урьдчилан захиалга аваад тэрнэгээрээ нөгөө бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ хийгээд тэгээд ингэ явсан чи яг энэтэй адилхан яг юм өөрөөсөө зардал гаргахгүйгээр юмнуудаа ингэж хийж исэн тийм дуртай байгаа. Тийм сурч авсан. Яг энэ 30 дээр 31 үү те? Тийм одоо тийм 31 гэх юм бол ийм сурж авсан. Өөрөөсөө яаж зардал гаргахгүйгээр шаталтанд орохгүйгээр одоо ийм риск менежмент гэж яриад байгаа шүү дээ. Яг тэрэн дээр ийм тоглолтууд хийж сурсан. Тэр тэгээд зүгээр сонирхолтой хэр хэмжээгээр борлогдсон бол тэр үү? Тэр чинь анхны жилдээ дебют зунаа гэдэг ба шүү дээ. Дебют зунаа 500 гаруй тагт. Оо тийм үү. Тийм. Тэгээ статистикээр бид нэр харахад давхарцсан тоогоор бараг 3000-аад муурыг одоо тий цонхноос унах аюулаас аварсан байна гэж үздэг. Тэр чинь нэгсэндээ амтны ингээд 20-од байгаа юм шиг боловч амтанд эрхчлөөг нь олгож байгаа. Тагтан дээр гар салхилах тэр юм. Тий өвөлдөө тэр чинь мах хөлдөөгчөр ашиглаж чинь тий бас user friendly тий бас ингээ хааж мангууд тэр чинь нөгөө нэг юу байгаа махаа тавиад өвөлдөө махаа тавьчин зундаа муураа гаргах чинь тэнгуүтээ ингээд хаангууд ямар нэгэн тийм цонх монголоо өрөмдөж байгаа юм байхгүй тэр технологиг нь олох гэж нэлээд судалгаа хийж байгаа. Яг миний өөр ухаан болох тэр дэрийг патентад зарцсан байхгүй. Тэрийг ингээ явандаа eBay нэг евро зарыг гэж бодож ирсэн. Одоо Amazon өдрлөө. Гэтэ нэг юм гоё customize хийж болдог. Зүгээр ингээд SML гэдэг ингээд ямар ч цонхонд янгуудаа ингээд дундаа сунжаагаад ингээд пак гэж татдаг ч юм уу те. Тэгэхгүй бол гол хэцүү зүйл нь айлын цонх болгон дээр миллиметр болгон дээр ингэж очиж ингээд хэмжих гэдэг те. Тэрийг копидж ирээсээ болдог айлын цонхонд. Нэг хотгонд л биш бол тийм байгаадсан. За их гоё бизнесмен тэгээд нэлээ явсан юм байна. 500 гэдэг чинь сайн биш. Эхний зундаа 500 явсан. Зүг. Тэгэхээр одоо энэ нэг яг эндээс одоо авж байгаа нэхэр заавал бүх юма бэлэн болгочих шүү дээ. Нөө demand to order гэдэг л захиалга дээр үндэслээ тий. Одоо маань найзууд ингэж идэв байхгүй. Нэг цамцны бизнес эрхлэе, мерч гэдэргээл тий. Тэнгүүд энийг би аль оюутан багт игээд үзсэн. Яг ингэж заримдаа миний алдааг ярьж би шууд хэлдэг байхгүй. Найзаа наа чи ингэж байгаа маа гэ тий. Нөөдөл шууд хэвлэх машин оруулж ирээд ингээд баах юм байд. Тэнгүүд нь би хэлдэг. Очи зүгээр л нэг тандалтын нэг юм $5 бүүслээд ийм цамц байгаа юм шиг бүүслээд үзээч дээ. Тэгээ яа чи хүн авахаар байна уу хар. Тэ? Тэгээд тэр чинь $5-ын зардалтай. Чи 5 сая төгрөгийн зардал гарснаа $5 бүүстний зардал нэг пэйж үүсгээд яг ингээд бүтээгдэхүүн брендинг ер нь брендинг л асуудал байхгүй те бүх юмаа яг жинхэнэ ажилтдаг юм дэлгүүр шиг те аль хэдийн хэдэн жилийн туршлагатай дэлгүүр шиг ингэж яагаад тэгээ хүмүүсийн тандалтыг үзээ тэгээ үнэхээр хүмүүс байнгын асуугаад хідэн авъя гэж юм те тэгээ авъя гэх юм бол манай бараад дуусч та гэдэг цайлга аваад тэгээд эхэлж болно шүү дээ. Үнэхээр яг тийм хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй хүмүүс чинь бүр ингэж мань чи ийм тоног төхөөрөмжийн урдаас захиалгаж байгаа гэдэг олон найзыгаа тиймээс аварж илаа. Зүг. Нэр наач яг үнэхээр хэрэгтэй санаа шүү те. Заавал бүх юма хийх гээд байгаа ямар ч хэрэг тандах хэрэгтэй биш. Зах зээлээ алгадуулж үзэх нэ. Тийм тандах хэрэгтэй байхгүй. Одоо PR гэдэг нэг юм байгаа гэсэн. Заваарсан те яг юу хаашаа явж ин тренд хаашаа явж ин гэд зарим тал дээр бүр ингэ трендийг албаар үүсгэж нэг юм байгаа таахгүй. Одоо нэг мастер хичээл дээр орж ин л да нэг юм юу өрсөлдөөнд орсон хоёр тал аль аль нь сонгогддог тийм бүр бичигдээгүй хууль байд юм.
аль аль нь сонгогддог. Угаасаа ингээ нэг юм зах зээлийн нэг юм уу байгаа шүү дээ, нэг хос орон зай эзэмшигч. За ингээд сул орон зай эзэмшигчнээ ингээд юм ноёо өргөлтэй. Тэнгүүт нэг юм өрсөлдөөнд байгаа дээдлийн хоёулаа сонгогддог. Энийг сонгохын тулд хүмүүс энийг муулдаг байгаа хөөхгүй. Одоо Месси Роналдо гэдэг шиг аль аль нь үзээд. Гэхдээ хүмүүс эцээ аль аль нь сонгодог. Тэр хоёр нь аль аль нь дээшээ гарч ирдэг. Тим нэг юм онол байгаад байгаа. Тэгэхээр яг тэр мөрөн дээр үндэслээд гарууд ингээд өрсөлдөгч байгууллагуудаа өөрөө үүсгэсэн юм шиг тийм зөндөө байгаа. Нэг байгууллагаас. Бүр зориод нэг гадын нэг хаягн дээр байдаг хэрнээ хоёр өөр одоо брендинг нэг бүтээгдэхүүнүүд гадар зөндөө байгаа. Тэд нар аль хэдийн PR одоо энэ маркетингийн зүйлүүдэд ойлгоцсон амар тийм гениус хүмүүс ажилладаг байгаа. Зүг. Одоо энэ пүүз хүмүүсний лайв хийгээд байгаа чинь бас нэг тийм тэнэг хүмүүс биш байгаа тоххой те. Бараг амар их өндөр борлуулалт дээр хийж байгаа. Тийм арга техник нь л тийм болохоос ер нь л яг хүрх сегменттэй хүрч чадчихаа гэж би бодож байгаа. Зүг. Сая мастер хичээл гэж ярьсан. Хаана юугаар мастер хичээл? Санхүү эдийн засагт бизнес одоо яг entrepreneurship гэдэг хөтөлбөр байгаа. Тэрэн дээр одоо мастер хийж. Би бас entrepreneur-ийн сэтгэл гэдэг чиг сонгож үтсээ. Би бас мастер хийж байгаа. Мөсийн дөрөөс нэмэлтээр сонгох хичээл дээр яг тэрийг үтсээ. Сонирхолтой хичээл. Entrepreneurship сонирхолтой байна. Design thinking making шал өөр юм орсон. Зөндөө юм мэдчих авсан. За тэгвэл тэрнгээр нэлээд гүнзгий сурч байгаа. За бүгдээрээ сая муурны торт за тэгээд ийм хүүдий те цамцны хэвлэлийн бизнес задлаа. Тэгтээ одоо бол идэхгүй л дээ. Тэгтээ эндээс ингээд өрчлөөд $5 бүүслэх гэдэг чинь айгүй гоё санаа байгаа байхгүй. Ингэх юм бэ те. Хүмүүст хэрэгтэй. Заавал тэр бүх юм авчирч бэлэн болгож эхлүүлж ийн гэдгээс те. Нэг Datacom инкубатугаа хэлжсэн хата. За. Хүмүүс ингээд компани үйлчээд ингээл офис байгуулалт гэдэг нь ерөөс ингээл ширээ сандал авчрал те. Үгүй тэр чинь ямар хамаатай юм бэ? Хүмүүс та нарыг мэдэж гэнэ гэдэгтэй яг адилхан байгаа байхгүй. Тийм яг дараа нь офис байвал гэдэг. Яг жижигэн алхамаар л явахгүй бол хүмүүс чинь заримдаа би нэг амар аппликейшн бүтээх гээд байгаа маа. Ингээд. Тэнгүүд ингээд аппликейшн бүтээхийг орон зүгээр эхлээд Facebook-ийн групп үүсгээд, community-гээ үүсгээд эхлэх хэрэгтэй байхгүй тий. Яг эрсдлээ яахгүй аппликейшн чинь амар зардалтай шүү. Дор хаяж 200 сая шүү. Тэгэл тэрний хөгжүүлэлт ингээл фронт яасан дата мата тэгэл хамгаалт гэл явна тий. Тэнгүү зүгээр л community үүсгээл тэр community чинь хэр үн цэнтэй байна, хэр үнэнч байна. Тэгээ хэр танай бүтээгдэхүүн одоо янз бүр үйлчлэгнүүд чинь харж ийн гэдэг ч юм уу тий. Тэгэл тэрийг ингээл харчих хэрэгтэй байхгүй. Facebook-ийн групп барыг аппликейшны үүргийг барыг илүү амархан гүйцэтгэжээд байгаа байхгүй. Тэгээ тэр үнэхээр амжилттай хяналтаас гарах гэдэг юм бол барьж авахын тулд сүүлдээ дараагийн алхам аппликейшн гэдэг ч юм уу тий. Тэгэхээр ер нь бол ингээд энийг үзэж байгаа тий залуучууд тий хандаж хэлэхэд ер нь бол ямар нэгэн зүйлийг эхлэхэд нэг тийм томор хараад хэрэг байхгүй. Дүр зургаа бол томор харна. Заавал тийм нүсэр эхлэх гэдэг шаардлага байхгүй. Нүсэр эхэлдэг тэр юу бол ард хоцорсон. Тэр уламжлалт бизнес сэтгэлгээ бол ард хоцорсон. Дээр үдчих угаасаа баг юм байхгүй байхад л нүсэр эхэлж иж хүмүүсийн нүдэнд өртдөг юм бол одоо бол бидний юуг AI оруулж байна тий. Тэгэл одоо сошиал медиа бүх зүйл ингээ оруулж байгаа чинь заавал ингээд 10 алхаад очдөг гэсэн бид нэр зүгээр баг нэг ч алхахгүйгээр чимэд 10 алхах шаардлагагүй. За өөр замаар явах юм байна гэдэг арга замаа бид мэддэг болчихдог. Зүг. За бас гоё санаа сууж байна. Одоо тэгэхээр тэр үндсэн 7 орлогын хөсвөрийг нэгээр яриулнаа. Тэгэхээр тэрний өмнө бас хувь хүнээс нь жоох мэдмээр байна л та. За одоо хүмүүс ихэнхдээ комеди гэж мэдээд байна. Гэхдээ ер нь хизэнээс эхлээд хэр удаж байгаа яг энэ тэнд ярьж лээсэн байна. Комеди хийжсэн гэж юу? Санхүү эдийн засгийн сургуульд ороод 2 дугаар курстэй UB comedy чинь тухайд чинь 3 билүү 4 жил дээр явж исэн. Яг нэг эд бүр ингээд вайрлалж байна. Ерөөс 2 салж малаагүй те. Тэгээ явж явах үед би чинь комеди үзэгч байлаа. Тэгээд UB comedy-гийн open mic болдог гэд би тэ очихсан чи би 18 хүрээгүй. 18 хүрээгүй чи 17 онд те. Яг 18 тэ болох гээд. Тэгээ байжсэн чинь би орж болохгүйгээд тэгээд би санхүү эдийн засгийн сургууль дээр comedy club байгуулсан баг. Оюутнуудын сонирхлын бүлэг байгуулад тэгж жагаад нэг 5 залуу гарч ирж ирсэн. 5 залуу нэгдээд өөрч кайзмэд дээр гарч байгаа туршлага байхгүй. Тэгэл олонний өмнө презентацийн л тавьж ирсэн өөр туршлага байхгүй те. Тэгээ өөртөө нэг фаны гэж боддог нэг юм 5 гай зурж байгаа байхгүй. 6 цаг үстэй нэг нь шантарсан. Боли гэд. Тэгээд бид эд чинь эхлээд би Батаах руу бичээд манайхын сургууль дээр ингэж ямаа болох уу? Тэ эн чинь бас зөвшөөрөл авах хэрэгтэй шүү дээ. Болох уу гэж. Болно шүү дээ. Эн чинь нээлттэй урлагийн хэний ч өмч биш мэш эдэр гэдэг. За болох юм байна гэд. Тэгээ сургууль дээр 5 га амар өөртөө ихтэй 10 хоногийн өмнө нэг эвент зарлаад UFE comedy гэдэг. За сургууль. Эвент зарласан чинь бүр гайхалтай зөө. Тэрний бүр тасалбар нь 20 минутанд зарлаад дуусчихгүй юу? 300-ны тасалбар. Би бүр гайх юу болоод нэ ийм амар хангад сангацсан байсан байх таа гэж бодсон чи хүмүүс UB comedy-г UFE дээр ирэх чинь гэж ойлгоод.
Тэгээд тэрнээс нөгөө нэг тэрийн UFO comedy гэдэг ингээд брэнд нэр ягаад өгчөж гэж бодоод тэгээд тасбар 8 хурдан зараад бид нар тэрийг мэдхгүй бүр ингээ өөртөө зураг мөрийг хийгээл хүмүүст ор зохион байгуулагч нарын багтаа тэгээд чи хүмүүсийн хандлага нэг л биш болж ирдэг байхгүй яг биднийг хүлээгээгүй өөр зүйл хүлээж ирсэн юм байна гэж бодоод тэгээд бид нар чинь бүр амхандаа хичээгээл те тайз байз яг нүг гэрэл мэрэл бүх юм яг ингээл яг comedy club шиг болгоо судлаад яг бенчмаркинг хийгээл те тэгэл тэгс сүултээ бид нар хэлж байгаа юм хэр за манайхаа энэ ингээд та нар буруу ойлгочихжээ ингээд UB comedy ирэхгүй бид нар байгаамаа бидний comedy үзүүгээ бид нар ингээд анхудаа ингэх чамаа сурвал дээр юм клуб байгуулж гэсэн чинь гол нь гоё та нар ингээд гоё те тасбараа буцааж болно гэсэн чинь хоёр хүн л хүн тасбараа буцаасан бүгдээрээ зүгээр бид нар үзье гэд үзсэн. Тэгээ азар тэрэн дээр фейлдэгөө. Хэрвээ фейлдсэн бол одоо юун комеди бараг юун энэ подкаст сууж байгаа. Тэр үстэй комедигоос оргож маш олон зүйлүүд болсон гэдэг. Тийм зүйлүүд ер нь бол болсон юм аа. Тийм байгаа да. Тэгэхээр тэр үзсэн 298 хүндээ бас баярлалаа гэж л нэг хэмжүүлээ те. Тэгээд тэрнчнээс гарч байгаа одоо нэг NBA-ийн NCAA лиг гэдэг шиг те. NCAA шиг тэрэн шиг одоо оюутны лигээс одоо дээшээ тэнцээ туршлагаа аваад тэгээ яг одоо ингээд төгсгийн алдад комеди 2 салж миний орон зай гарч ирсэн гэх юм. Хүний нөөцийн урсгал тэндээс эхэлсэн байдаг. Тэгэхэд л одоо за time to shine гэж бодож гарч ирсэн. Тийм байгаа. Тэгэхээр энэ юу юм те? Баяраа ер нь зөрөгтэй байхтай шууд хүүхаа гэж орчиж байна. Яаж чинь хувийн зан чанар. Ер нь бол тийм хүүхаа гэж орно. Гэхдээ хүүхаа гэж орсон юм заавал дуусах гэж хичээдгүү. Одоо нөгөө нэг ийм хашир зам байна шүү дээ, тэ. Орохын хувьд бол орно. Нэвтрэх тэр үйлдэлийг бол хийн. Гэхдээ ороод таньж мэдээд нөгөөх нь үнэхээр биш байх юм бол хүсээд хийж болохгүй зүйл байдаг гэдгийг би хүлээж зөвшөөрдөг. Биш байх юм бол шууд цаг алдахгүй шууд окей за дараагийнх нь гэдэг тийм зарчимтай. Нэг юм хийх гээд болохгүй байх юм бол окей за энэ үнэхээр болохгүй байна. Ба гэдэг. Тэрийг ингээ болох гээд ингээ цаг мага алдаж малдаад байхгүй. Үнэхээр оронгуудаа болмоор юм шиг санагдаад эцсийн үдсэн юм санагдаад потенциал санагддаг шүү дээ нэг юм ирээдүйдээ те. Тэгэх юм бол болохгүйсэн ч гэсэн за энэ үгээс ингээ санагдсан юм чи би итгэсэн юм чинь гээд энийхээ эцсийн үзийгээд тэр одоо нэг урах хоноо ашиглаад цааш явдаг гэх юм уу. Нэг юм болох гэж бүтээгээ те. Тэгж явдаг. Гэтэ ер нь алхам хийх чухал тэрийг бол шууд зөрөгтэй юм. Алхам бол үнэхээр чухал. Тийм мэдрэгдэж байна л та. Тийм хийгээгүйснээс хийгээд алдсан дээ шүү дээ. Оо яг үнэ наа чи минь дуртай байхгүй. Тийм хийгээгүйснээс хийгээд алдсан дээ. Дараа нэг хийдэг байж дээ гэдэг. Айгу хүмүүс ирдэ шүү дээ. Би энэ бизнес санааг бодож ирсэн. Тэгсэн чи энэ ороод ирсэн юм. Тэгвэл бодох. Тэг чи хийхгүй яасан гэдэг. Түрүүч хөдлөөгүй ч одоо яг юх гэдэг нэг. Тийм. Нэг ном байдаг шүү дээ. Номон дээр одоо сая долларын стартап гэдэг одоо нэг ном байгаа даа шүү дээ. Баяр сайхан бичсэн. Тэн дээр чи нэг амар квот гэдэг хөөг. Одоо хэрвээ чи бизнес санаа бодож байгаа бол чи ганцаараа бодоогүй. Чи бодож байгаа юм чи өөр зөндөө хүмүүс бодож байгаа гэх тээ. Гол нь эндээс хамгийн түрүүлж үйлдэл хийсэн үн л ялна. Санааны эзэн болно тээ. Тэрнээс бүгд л энийгээ бодож байгаа. Бүх хүн болгон сая долларын бизнес санаа байгаа. Гол нь тэрийгээ яг сая доллар болгох хүн нь яг түрүүлж хийсэн үн л байгаа. Бодоол 10 жил яваад байх уу гэх тээ. Тийм бодоол 10 жил яваад байх уу гэл тээ. За ер нь бол түрүүлж хөдлөх юм шүү. Тэг саяны үг бол айгүй гоё бууж ин тээ. Чи бодсон бол тэг бүгд бодож байгаа гэдэг чи үнэн бохгүй. За тэнгууд комеди ингээ хийсэн байна. Дээдлэг рүүгээ орсон байна. Тэг ингэж явж байгаа ер нь хөтөлтийн карьер хийсэн эхлэх комеди удаагүй араас нь орсон уу? Тийм яг хөтөлтийн карьер чинь за ковидын дараагаас ковид гэхэд чи аль хэдийн ковид дуусгаад аль хэдийн комеди 3 жил болсон байла. Хөтөлтийн карьерээр одоо бас 2 жилийн өмнө за 3 жилийн өмнө альбан бусаар хэлжсэн. Яг альбан бусаар 2 жилийн өмнөөс альбан бусаар 3 жилийн өмнө буюу яг хүчээр бүр өөрийгөө эвдэх гээд за тэгээ гээд тэгээд бүр ингээд амар аимшигтай айцтайгаар орж ирсэн. Тэгэхэд баг шинэ жилийн 12 сарын 25 болж ирсэн. Тэгээд тэр өдөр хөтлсөн чи юу вэ би хөтлж чадах байсан юм байна штэ гэж бодоод тэгэл ёо энэ үлдсэн өмдрүүдээ авчдаг байж тэгэл 25 гэхэд алидийн оройтсан байсан. Тэгэл за дараа жил үнэхэр хүчтэйгээр орж ирнэ тэгэл зуны шоу мав арга хэмжээнүүдийг айгүй хямдханаар хөтлж эхлээл тэгэл ер нь туршлага хуримтлуулж байгаа. Зарим дээр нь би баг үнгүү шахав за би хөтлөөд өгөө гэж туршлага нь чухал байсан. Тэгээ манай клубын амар хөтлөдөг санти ах махыг те дагалдаад явчих гээл зөндөө гуйсан манай санти ахын нэг үгээд толгоонд амар ордог хөх. Би бүр зөндөө олгоод байгаа санти ах. Таны дагалдаад явчаа яаж хөтлөдөг юм форматыг чинь харчаа. Ер нь ямар хуу үеийн туршлага судлыг гэдгсэн чинь нэг өдөр над руу уурлаад
Ер нь юуг нь дагж явах гэдэг нэг хөтлөхөд юу нь хэцүү байдаг. Хитэн дууч холбоо зарлал нээл таалт хийгээл үнэхээр амрах шүү дээ. Юуг нь хэцүү байдаг гэдэг тэр үг толгонд бүр ёнк хийгээ орно тэ. Үнэхээр нээл таалт хийгээл нэг хитэн юм хөтлж яахад бол нэр үнэхээр ямар юу байсан. Тэ хүмүүс болгон чамаа комедиан гэдэг мэдж байгаа. Дундуур нь тэгэл яг гоо нюанс нь олоод ингээл тэ албаны үед албаны хөгжилтэй тэгэл чамд байхгүй бос хүмүүст байхгүй крауд ворк гэдэг чадвар байна. Тэр мэрийг ашиглаад ингээд гоё болно шүү дээ. Чи тэгээд дунд нь ингээд өөрөө тайзан дээр гарч иж хөтөл сурна штэ гэдэг үг. Тэгэл чи юунд нь бэргээд байгаа ингээд. Тэгэл би хөтөлтүүд авч эхлээл тэгэл ингээл яваал. Зүг маш сонирхолтой. Тэгэж ихсэн. Маш сонирхолтой. Зүг. За одоо хоёулаа нэг би бүр ингээд бодоод байна л да. Үндсэн $4-оор гээд нэг нь бол одоо хөтөлт байна те. За хөтөлж орч байгаа комеди орч. За цаана 5 үлдлээ. За хөтөлт комеди. За тэнгуут нэг муурын юу орчиж байгаа. За сошиал медиа дээр одоо ингээд реклам янз бүрийн юмнууд ингээд хийгээ те. Одоо идэвхжүүлэлтүүд хийгээ явдаг. За тэнгуут орлого гэж юм чинь заавал бизнесээ галбах шүү дээ. Хөрөнгө оруулалт хийдэг. Бонд хувьцаа авдаг. За онлайн шоп эрхэлдэг. Нөгөөх нь би сая DJ хийж сурсан байгаа. 2 жил болж байгаа. Энэгээр би одоо гиг-гүүд аваад эхэлсэн. Тийм анхиндаа бол зүгээр нэг манайх чинь шинэ жилээр багаараа явдаг хөөх. Тэнгүүд манай DJ маань өглөө ажилдаа явж өөрөө орой ирдэг. Тийм ядардаг болохоор би заавал солигдож хийх хэрэгтэй маань. Ядаж 0 орсон ч гэсэн те хөгжмийн гацаахгүй тоглож сурах хэрэгтэй маань ингэвтэй. Өөртөө контроллерын гэртээ авч явж байгаад дадлага хийж байгаа. Тэгжээд 2 жил болсон байна. Тэгээд одоо ингээд гигүүд аваад эхэлсэн. Career high маань өчигдөр би талбай дээр DJ хийлээ. Тийм үү. Чагсаал дээр DJ хийлээ. Тийм үү. Career high гинэ. DJ-гийн career high байлаа. Яг play time-ыгаа бол өөрийнхөө career high гэж боддог. Түрүү жил play time дээр тоглосон. Тийм үү. За. Тэгсэн чинь сая бол бүр талбай дээр тоглолоо. Одоо тий. Улсынхаа төв талбай дээр DJ гэдэг бол миний career high байлаа. Бяцхан DJ career high байлаа. Анх бол угаасаа ингэж л хэлсэн нэг юм амар клуб лабд бол тоглох зорилго байхгүй. Зүгээр нэг юм хоум парын дээр ч юм уу те юм найз нөхдөөрөө эсвэл ингээд офис ингээд ажлын зугаалгаар ингээд зүгээр ингээд нэг юм дуу солиот байхгүй гоё ингээд DJ хийх сонирхолтой. Тэгээд шинэ жил дээр хийсэн бодолтой байсан. Ер нь тийм байгаа. Гэтэ яг ганц хоёр юунууд яагаад гэдэг чинь би одоо money never sleeps гэдэг үг гэдэг хүн учраас зав зав байх юм бол окей. За сул загсалт хийхгүй. Тэ яг тэрэн дээр тэгээ өөрөө тэрэндээ дуртай учраас нэг юм ялархаж ямар хэцүү юм бэ гэл нэг нэгтлэн гоч нэг хэлдэг шүү дээ. За нэг тайлаг за гэдэг яг тэгж хийхгүй өөрөө тэрэндээ айгу дуртай байгаа учраас барыг ханг аут хийж байгаа юм шиг ингээд хийдэг учраас тэрэндээ айгу дуртай. Ер нь ямар ч ажил хийсэн тэр дурлж хийж дээ. Тийм кайф болгож шүү дээ. Ялархаж биш. Тийм ялархаж хийхгүй тий. Одоо тухайн ажлаа амар гоо кайфтайгаар хийж ивэл салбарт нь барах хүн бараг байхгүй даа гэж би боддог. Ер нь урт хугацаанд тэгж боддог. Амар тэрийг кайфтайгаар хийхтэй шүү дээ. Ял болгож кайф болгоцсон юм их амархан хийлгэж ин амархан хийх өөртөө юм тухтай тийм юун дээр авчирч хийж гинэ гэдэг бол тэр хүний бол асар их тэр одоо тий ур чадварыг саруулж гэж боддог. Зарим хүмүүс амар гоё хийдэж ажлыг нээхгүй амархан юм шиг тий тэр хүн бол цаана амар урхантай ур чадвартай юм байна. Наа чи бүр нэг Америк амар алдартай хөрөнгө оруулагч Навал Радикийн хүүхдээ амар ойрох орж. Нэг юм дээр бүр тууштай амар гоё хийгээ тий. Тэг юм болж амжилтнаа хүн болгоны хийж чаддаг юм хийвэл чи ялгархгүй гэдэг. Бураг тэр үнссэн юм шүү тэрнтэй адилхан. Идротаас ярьжсэн нэг Навал радикалын хөрөнгө оруулагч. Тэрний хүүхд яг адилхан байна. За тэгэхээр сая нэг үндсэн 7 орлогын нэг нь сонирхолтой татлаадлаа. Бонд хөрөнгө оруулалт гэж байна. Энэ хувьцаа руу орж ийнө аль бонд, дотоодын бонд уу, гадны бонд уу? Богино хугацааны бондууд, дотоодын бондууд, төслүүдийн бондууд руу орж байгаа байхгүй. Нөө 1 жилийн хугацаатай, 2 жилийн хугацаатай богино хугацааны бондууд байдаг шүү дээ, тэ. Улирлын өгөөчтэй, улирлын өгөөчтэй эсвэл сарын өгөөчтэй. Сарын өгөөчтэй байх юм бол сар болгон мэдээж авж байгаагаараа богино хугацаанд авж байгаагаараа нөгөө нэг хүүн арай нэг жоохон 0.5 орч юм уу багад те 19.5 ч юм уу. Тэгмэд улирлаараа болонгуудаа яг 20% бондтой байдаг. Тэнгүүт янз бүрийн капиталууд байгаа шүү дээ. Байгууллагууд, санхүүгийн байгууллагууд тэрэн дээр би дансуудтай. Тэгээд өөрийнхөө мөнгийг валют болгохоос илүү эсвэл банкны хүүнд өгөхөөс илүүтэйгээр хэн нэгний бизнес рүү бас те үнс нь өгжиг тиймгээ эргэлдүүлжлэг тиймгээ надад бас юм хүний ашиг өгжиг гэж би боддог. Банк ч гэсэн эргэлдүүлж байгаа л та. Гэхдээ яг ингээд нэг юм бусад бас бизнес эрхлэгч нартай би бас жижигэн ч гэсэн ингээд чалт гэдэг жижиг далаад бас лимэр гэдэг жижигэн хөрөнгө оруулалтын ч гэсэн өгчий гэж боддог. Зүг. Банкны хүү бол бас тэгтээ бас яг тийм бас нэг сайн биш шүү дээ. Бас сайн биш байгаа тийм. Тэр бол яг хамгийн амархан л зарчим байгаа юм да. Банкнд хадгалуулах те хамгийн ихний дараагийн юу яах юм бол одоо улсын бонд авах ч гэдэм үү. Тэгснэ валютаа солиулах ч гэдэм үү те. Тэгснэ крипто одоо нэг хувьцаа авах. Тэгээд нөгөө нэг юунууд байгаа шүү дээ. Нэг янз бүрийн юмнууд байгаа.
Гэхдээ тэд нар маань тэгээд өөртөөс аягүй их цаг судлаа шаардах гэдэг. хүн цаг их зарцуулдаг учраас миний хамгийн эрсдэлгүй гэж үзсэн одоо Бонд байгаа. Хүн цаг гэснээс одоо баяраа өөрийгөө нэг цагаа яаж үнэлж чинь одоо нэг үнэлээд би одоо чинь нэг цаг юм хийхгүй ч юм уу өөр хэрэггүй юм төгжрлээ засварлаа гэдэг миний хүн цаг бол алагдах гэдэг шүү дээ. Тэрний үнэлгээ юу вэ? Би ингэж боддог. Хүн цагтаа яг мөнгөөрч үнэлж болно эсвэл янз бүрээр үнэлж байна шүү дээ. Би ямар нэгэн байдлаар шинэ хүнтэй танилцах хэрэгтэй. Эсвэл шинэ зүйлийг сурах хэрэгтэй. Эсвэл би мөнгө олох хэрэгтэй гэж боддог. Энэ гурвын аль нэгийг л би хийцэн байх юм бол тэр хүн цаг маань маш гайхалтай өнгөрсөн байна л гэж боддог. Тийм нөхөгдөж шүү дээ. Хоос өрөөг. Ер нь гээгүй л гэж боддог. Тийм нэг их сул цаг гаргадаггүй юм шиг үү те. Ялах ингээ саяын 3 хичээгээл явж байна те. Тийм саяны 3 хичээгээл. За ер нь маш их идэвхтэй олон зүйл амжуулсан. Тэ. Ер нь бол нас ахтуусан улам ажилтаа болох хүн байна гэж. Гэтэ би ингэж боддتي. За муугай санагдаж магадгүй 30 хүрээд өөрийгөө одоо ретайр хий гэж боддог. Оо за. Яг зөөр ингээд одоо нэг юм айгүй амбицтай бодол тэ 30 хүрээд өөрийгөө санхүүгийн эрхчлөөнд хүргээд ретайр хийнэ гэдэг маань зүгээр ингээд ялхаагаад гэртээ ямбигаа твтгийг хэлэхгүй байгаа тэ. Айгүй гоё өөр зүйлүүд рүү шал өөр зүйлээр сурах ч юм уу тэ. Одоо ерөөсөө ингэж ийм санхүүтэй санаа зовоод хүн чинь өөрийнхөө хобби хүсэл мөрөөдлөө хайдсан шүү дээ. Өөрийнхөө орлоготоо ингэж захирагдаж хүний хүсэл мөрөөдөл хязгаарлагддаг тийм нийгэм байгаад байгаа юм. Би тийм байхыг ерөөсөө хүсэхгүй байгаа. Яг 30 хүрээд би шинэ адал явдал эхлүүлэх сонирхолтой байна. Дэлхийгээр аялах ч гэдэм. Магадгүй тухайд би гэр бүл үүсгэсэн байх бах. Гэр бүлтэйгээ дэлхийгээр аялах. Магадгүй бүр ингэж амбицтай байх юм сансар руу нисгэж гэдэг юм те. Би өөр шал өөр карьер эхлүүлэх бас бодолтой байдаг. Зүг. Одоо 30 ч байх тий. Хаяад байх шиг шүү. Одоо би 4 нас гэнэ. 4 жилийн дараа 30 одоо хүрлээ тий. Яг тийм бодолтой байд. Хитийн том амбицтай бодол. Одоо тийм мөрөөдөлт мөгдлөхгүй юм чинь. Харин тий. Тэгэхээр яг хуу надад зүгээр ингэж боддог л 4 жилийн дараа 30 хүрээд нөгөө санхүү эрхчлэн төрлөхээр одоо л нэг капиталын суурь нэлээд гайгүй тавигдсан гэж ойлгож болохоор байна тий. Тий. Одоо бол яг тэрэндээ бол ихтэлтэй байгаа. Ихтэлтэй байгаа. Нэг compound interest гэж яриад байгаа шүү дээ. Яг тэрэн шиг тэрэндээ бол нэлээд ихтэлтэй байгаа. Ямар ч байсан би бол зүгээр суухаар юм бол биш юм шиг байна лээ өөрийг харж. Ковидын үеэр хүртэл би сүлжээний бизнес хүртэл хийсэн шүү дээ. Оо за. Тий. Ер нь мэдгдчихлээ л да. Зүгээр сууч чаддгүй юм байна. Зүгээр хөдлөд ингээд далайн залхах шиг ингээд далаа дотор байгаа шиг ингээд хөөд ингээд хөлн ингээд яг л үнэн байна. Мэдгээр хөл очроо болохгүй да. Яг нэг юм сандлын нэг юм нарийнхан юм дээр ингээд хөл нүцгийг тавьгаад ингээд мухаад байдаг шүү дээ. Тэгээ ингээд тавьгаад хөл ингээд доош хайлтраад тэгээ нэг гоё нарийнхан төмөрдгийг массажлах хэрэгтэй юм шиг нэг юм. Яг нэг тийм ситуацид л суучаад байна л да. Аль нэр хөдөлгөөнтэй байдаг хүн байна. За ойлголоо. Тэгэхээр яг нэг бас ингээд циркчин гэдэг нь хүмүүс зарим мэддэг баг. Ер нь энэ циркээр хизээ эхэлсэн бэ? Карьер нь ямар байна тий? Цирк болохоор 2012 онд одоогор Монгол Улсын консерватор тухайн хөгжим мужийн коллежийн циркийн ангид ирж орж ирсэн. Тэр болохоор Монголын албан ёсны циркийн сургууль гэж байна. Одоо 95 жилийн түүхтэй. Одоо дэлхийн бүхий л хай класс циркийн жүжигчид маань Монголоос төрж гарсан байдаг хөөхгүй. Одоо Бразилийн хөлбөмбөгчд нөгөө нэг алдартай авиаста гэж яриад байдаг шүү дээ. Бразиллууд те. Яг тэрнтэй адилхан. Одоо Норвегийн довтлогч нар айгүй ингээд юутай байгаа гэдэг шиг Монголын циркийн бол дэлхийд дандаа S классын жүжигчдийг бэлдэж өгдөг алдартай байхгүй. Ягаад тэгэхээр бид нар Орос школтой байдаг. Дэлхий дээр топ 5-да байнга ордог. Орос, Хойд Солонгос, Хятад, Монгол, Канада гэсэн энэ 5 улс бүр ингээд яг циркээр дэлхий топ 5-д ордог. Дээрүүд бол зөвхөн уран уралтаар монголчууд ингээд цойлдог байсан бол одоо бүр акробатын юун дээр монголчууд бүр дэлхийг эзэлсэн гэж ойлгож байна. Яг акробат багийн югаараа. Тийм. Тэгэд энэ сургуулийг төгссөн. Тэгээ сая хэсэг багшилсан. Оо тийм. Залуу одоо боловсруулч хэрэгтэй байна гэд манай хүний нөөцийн дараагийн хэрэгц орж иртэл төр багшлаач гэдэг юм дээр багшилсан. Тэгээд үнэхээр гоё байсан. Тэгээ би ингэж одоо нэг циркчин байр савгүй мавгүй гэдэг байгаа шүү дээ. Энэ маань бидэнд бас нэг ёсны даваа тал болж ирж орж иж байгаа гэж би бодоод байгаа юм. Челленж үүсгэж байна. Челленж үүсгэж байна. Тэгээ бид нар энэ ингэ челленжийг давах те нэгэн дим байгаа юм шиг бид нар хичээх хэрэгтэй гэдэг. Яг Бразилийн хөлбөмбөгтэй би яг жижиг авч ирдэг байхгүй. Одоо амжилтан жоохон муудсан шүү дээ. Бразил чинь дэлхийн аваргын 5 удаа явар гэж хэлсэн те. Хувь тоглогч нар айгүй их байгаа даа. Тэгснэ би ингэж боддог. Дээр үед нөгөө нэг айгүй хүнд хэцүү ядуу буураа орон байсан. Хүмүүс ингээл гараа гарангууд ингээл ундааны савар хүртэл хөлбөмбөг тоглодог гэсэн тий. Тэгээ ингээл байдаг гэсэн. Амьдрал айгүй хэцүүсэн чинь амжилт харгаадсэн чинь амар санхүүжилтүүд орж ирээд амар гой заалнууд иргэдэл амар гой хөлбөмбөгийн талбаанууд иргэдэл тий. Амар их юмнууд ингээд дэмжлэгүүд бол нөгөө нэг
нөгөө нэг ингээд годомжин тоглож ирсэн хүмүүс чинь ингээд улс төрийн бодлогоор шууд бөмбөг тавьж ирэл те. Тэгээд ирэхээр хүн комфорт зондоо орох гэдэг нэг юм аюултай юм үүссэн болов гэж боддог. Тэгэхээр одоо яг энэ Монголын циркийн амжилтан дээр бол яг энэ айгүй гоё орж ирж байгаа. Тэгээ миний одоо циркийн карьер гэх юм бол циркийн жүжигчин гэдэг мэргэжилтэй. Шидэг фанзнаас үсрэгчд тулга тэнцвэр, агаарын гимнастик, жонглер одоо дээсэр над ийм номеруудыг хийж гүйцэтгэжсэн. Одоо бол яг дэлхийн циркийн ринг мастер гэдэг альбом тушаал дээр байна. Тийм. Ring Master буюу одоо Greatest Showman гэдэг киноны Hugh Jackman те Barnum гэдэг дүр байгаа шүү дээ. Тэр нь шийдлээ. Гоё ойлголоо киногоор. Тийм. Одоо нөгөө нэг юугаар бол удирдаач гэсэн үг байхгүй. Одоо Philharmon юуны оркестрийн удирдаач гэсэн үг. Циркийн удирдаачийг бол Ring Master Showman гэж нэрлэдэг. Сая ингээд цирк ажил нь дуслаа гэж шүү дээ. Энэ арын ажил юу н хэрэг ихтэй байна. Арын ажил ихтэй шүү дээ. Одоо чинь миний сонирхож байгаа юм хэрэг ингээд зохион байгуулж явах явц ч юм уу те ямар нэгэн одоо асуудал гараад тэрийг хэрхэн зохицуулж чинь ямар саад бэрхшээлөө тулгарч ирсэн бэ цирк дээр те цирк дээр. За эн чинь бол нэг ийм шууд нэг програм бол бүтэн програм бид нар авчираагүй. Одоо нэг ийм одоо юу гэдэг чинь Монгол хаан гэдэг шиг те бүтэн яг ийм тоглож ирсэн тоглогч бид нар авчираагүй. Дандаа нэг ийм дэлхийн энэ тентгийн шилдэгүүд жүжигчдийн яг скежл цагийн хуваарийг тааруулж бид нар эн чинь нэгсэнтэй гала тоглолт хийж байгаа гэсэн үг байхгүй 5-7 хоног. Бүгднгийн тааруулаад одоо аврагуудын лиг гэдэг шиг All Stars гэдэг цомирлог болчих шин. Цомирлог болгож бүгдийг ингэж авчирж байгаа болохоор нэгт одоо тэр амар мундаг хүмүүс чинь бүгд ингэж нэг дор байлж байгаа. Тэгээ тэрний скежл тарах нь нэг чухал. Хоёрт визний асуудал одоо янз бүрийн асуудлууд те. Гуравт Монголд байрлах тэгээ байж их хугацаанд бид нар чинь зөвхөн хагас сайн тоглодог учраас ажлын 5 өдөр нөгөө хүмүүсээ чинь entertain хийж удахгүй байх хэрэгтэй тий. Тэгээ мэдээж тэр хүмүүс чинь бэлтгэл сургуультаа хийж байгаа. Тэгээ нэг жигдэрчүүл гайгүй. Нэг хэцүү юм нь урдан дандаа цирк дандаа юм 1 манежтэй тоглодог гэсэн бид нар нэг арена шоу гээд Тесрартыг хиндуулт ингээд 2 манежтэй ийм арена статустай болсон. Ringling Bros Barnum and Bailey гэдэг цирк яг тэр концепцээр тоглодог хөөг. Ерөөс ингээд богоноор аялж явж идэг. Дандаа нэг ийм том аренагуудаар ингээд тоглоод ингээд явдаг. Айлчлаад явж байгаа. Айлчлаад явдаг. Тэгээд тэр аренануудыг яг өөрсдийн цирк шиг ингээд засаад явдаг. Тэгээд арена дотор байх хэвээр зүйлүүд нь яг циркийн уламжлалт үзүүлбэрүүд дээрээс нь нөгөө нэг мото экстрим шоу заавал байх хэвээр. Тэрийгээ дагаад циркийн ринг мастер нь эхний үе дээр ийм альбны яг нэг гоё ринг мастер хоёр дахь үе дээр ийм яг шоумен болох хэвээр байдаг хөөг. Тэгэхээр яг тэр концепц энэ болгон дээр л дасан зохицох гэж. За Монголд нутагшуулах гэж хэвээр байлаа. Нэлээ юм. Тэгээд зарим амтнд авчирсан тохиолдолд амтан дээр ч бас хоол хүнсгээ явчихсан шүү дээ. Амтны хоол хүнс ч бүр амар зөв. Арслан чинь түрүү жил чинь 2 арслан 4 бар ирсэн. Тэгээд бүгд нас бие гүйцсэн бар ирсэн чинь 7 хоногтой барыг заяа. 7 хоногтой бараг л тоон шахуу махыг идчихэж байгаа. Яагаад тэгэхээр тэр чинь байгаль дээр бол тэр идэж чинь ингээд хоолны юунууд ингээд дундаж судалгаагаар аягүй баг гэдэг шүү дээ, тий. Хоол байна уу байхгүй юу гэдэг дээр циркийн амьд болохоор айгүй гоё жаргалтай байдаг хөө тий. Ингээ байнгын ингээд хоол моолтой тийм байдаг болохоор яг Монголын одоо яг цул мах бараг 7 хоногтой арайч тоон хөрөхгүй. Гэтэ ер нь тэгэл ингээл яагаад бараг тоон хавцаа тооныг татаж авч иж л яаж байгаа. Тэгээд тогтмол мах ажиж л нөгөө хөдөлж байгаа л тий. Хөдөлгөөлөх шиг. Тийм байгаа. Зүг. Бас сонирхолтой. За дүнгууд би сая нөгөө циркийн талаар бол ойлголттой боллоо бүгдээрээ. Тэгэхээр түрүү нөгөө юу яжсэн те багнаас зээл аваа шатаж матаад гэсэн. Тэр одоо яг ямар бизнес дээр ингэж гоё гинэ туршлага өрөвдлөөсөн байна. За хоолны газар ажиллах гэж үзсэн юм аа. Рестораны бизнес гэдэг бол no joke юм билэ. Тэр бол бүр үнэхээр ур ухаан шаарддаг. Одоо нэг юм зүгээр нэг бизнес эрхлэгч оронгуудаа за хідэн хоолны меню гаргаад эндээс юм дахад маркетингээ сайн хийгээд хүмүүс ирж суугаад муугаад өгөхгүй тэр бүр рестораны менежмент гэдэг чинь бүр шаал ондоо юм билээ. Яг тэр шеф нь өөрөө бүх юмныхаа орц морцыг ингэж яаж иж тэндээсээ за эндээс хэдэн грамм эндээс ингэн эндээс энэ хаягдлаар ингэж яагаад энэний илүүдлэр ингэж тэгж нөгөө нэг ингэж яг гоо ухсарч өөрөө бүх ингэ процессыг ойлгож иж тэ энийг ингэх юм бол эндээс ийм хаягдал гарна энэ хаягдал гэж байгаа боловч эндээсээ бид нэр дайвар бүтээгдэхүүн ийм хийж болоод энэ дээр нь ингэн тэгин тэ тэдэн хүн ирэхэд бид нэр ийм байх хэвээр тэдэн цагийн үед бид нэр хэдэн цагийн өмнөөс юмнуудаа бэлтцэн ингэж явна гэхгүй бол яг уламжлалт бизнесийн зарчмаар яг тэр бизнес рүү орох юм бол яа статик no joke юм бэл. Үнэхээр no joke тий. Яг бизнес эрхлэгчнэр тэн дээр юун дээр орох хэрэгтэй вэ гэхээр яг галтгооны менежментээ яг чаддаг хүнд нь өгөөд өөрөө бас баарны зохион байгуулалт, баарны ЗБ гэдэг бас шал өөр асуудал юм бэл. Бүр шал өөр юм бэл. Тэр одоо тэр
яг тэр юу хоол идэж байгаа хүн юу ингээд менежмент бүгийг холбож яадаг. Дунд нэг юм зэбэ гүгээд штэ. Менежер дууд гэхэд ингээд очдөг. Тэр хүүхэн бас шал тэр бол рестораны эзэн байж бас болохгүй юм л. Рестораны эзэн яах вэ гэхээр ресторанаа гоё тордох. Нөгөө нэг гоё деливеринуудын хүргэлтийн те урсцуудын ингэж гоё юу гаргах. Яг цайны цаг мөгөө дээр яадаг ч те. Яг гоё менежментийн. За одоо энэ чинь ингээд 200 хүн орж ирэхэд бид нар ингээд савлаа тавьсан энэ хүмүүс офисууд дээр ийм захиалгад очиод аль хэдийн юмнууд өгсөн. Нөгөөдөл нь 10:30 мөч гээд цайны цаг нэгээс 10:30 гээд захиалга өгдөг те. Тэнгүүд яг 12:50 гэхэд шууд хүргэлтүүд ингээд гараа явж байгаа ресторан дээр бүх ирэх шаардлагагүй гэдэг ч. Тэр гоё урсцуудын ингээд бэлдсэн. Тэр юм бэлдсэн байх хэрэгтэй. Яг татаа авалт маалтууд нь саадгүйгээр хийж байгаа. Яг гоё тийм оцорсон гэдэг чинь яг чаддаг удаа хийгээл. Рестораны бизнес бол үнэхээр no joke юм байлаа шүү. Тэн дээр бол шатсан байдаг. Тэн дээр бол шатсан. Тэгээд шатаад мэдээж банкныхаа юу байгаа даа шүү дээ. Бизнес нь явахгүй ч гэсэн миний хүү маань амьд байгаа шүү дээ. Тэгээд өсгсөн одоо зээл маань амьд байгаа даа шүү дээ. Тэр бас нэлээд юу гэж боддог. Түлхэц болсон болов уу гэж боддیں۔ Миний одоо нэг амьдралын зарчим байгаа байхгүй. Надад ингээ мөнгө нь байсан ч гэсэн ямар нэгэн зүйлийг худалдаж авах мөнгө нь байсан ч гэсэн би заавал лизингээр авдаг. Заавал лизингээр авдаг. Одоо 100 сая төгрөгийн бараа байл надад ингээ 120 сая төгрөг байлаа шүү дээ. Би тэгвэл надад ингээ авсан ч цаана 20 сая төгрөг би амьдарч болно гэж бодсон шүү дээ. Гэхдээ би лизингээр авна. Яагаад тэгэхээр надад ийм юу хэрэгтэй байхгүй. Намайг хөдөлгөх тийм хүч хэрэгтэй. Тэр төлөвлөх гэдэг шүү дээ. Би өөрийгөө төлөвлөх гэдэг шүү дээ. Сар болгон би лизингээ төлөе шүү те. Хүүний дарамт надад хэрэгтэй байхгүй. Тэгжиж би нэг нөгөө нэг юм комфорт зоноос гарах. Өөрийгөө юу байх юм хэрэгтэй байгаа. Хоёрт би 100 сая төгрөгийг шууд тийшээ нэг юм л пак гэж оруулаад түгжүүлнэ гэдэг бол надад маш харамсалтай. Тэрийг би магадгүй хүүд дус хугацаа хүртэл би 10 нуглах ч юм уу, 10x их ч юм уу те. За дор иж 5 нуглах ч юм уу. Тийм боломж болцоо потенциал ингээд тийм боломжуудыг бай гэж хараад байгаа хөөх. Тэгэхээр нэг дор ингээд мөнгийг шүү пак гэж өгнө гэдэг бол надад үнэхээр харамсалтай. Тэгэхээр аль болох би лизингийг санал. Хүмүүс нөгөө талаас нэг юм ярьдэн шүү дээ те. 20 жил ингээд банкныхаа юг төлөөдөг чи үндсэн зээлээс хэдхэн сая төгрөг явсан байна гэдэг л те. Тэрийг би аль болох сайн талаас нь хардаг. Тэхийн талаад тийм бүх мөнгө хэрэгтэйсэн. Зөндөө олон боломжууд байсан. За майндсет бол үжээ ингээд яг орцсон байна шүү дээ. Энтерпренер гэдэг талдаа л зүг сая тэгээд нэг хоолны бизнес хийгээд юугаа бол дарсан бах тий. Дарсан. Тэгээд дарсан. За одоо эндээс юу үргэлжлүүлэл асуух чинь гэхээр яг одоо таны өөрийн чинь үеийн хүмүүс за магадгүй танаас өөрөө баг зэрэг дүү ээж болно, баг зэрэг дэшээ доош дэшээ хийж болно тий. Энэ үеийнх нь одоо яг бизнес майндсет энэ сэтгэлгээг суулгахын тулд ямар ингээд зөвлөгөө өгмөр санагдаж зөвлөгөө гэдэг нь шүү дээ тий. Ингэчүүл зүгээр юм байна гэж харсан үтсэн тий. Хөндлөнгөөс харагдаж шүү. Ихэнх хүмүүс чинь за ихэнх нь цаашаа ерөнхийдөө бол нэг жоохон одоо төрөний таны хэл дээр ингээд комфорт зонд ороод нэг 50 суучих гэдэг шүү дээ тий. Эндээс нэг гарах тий. Хөшүүрэг юу вэ? Ер нь тэгэл за өсвөр насны хүмүүс үзчихээл тий. Бага юмараа бизнес хийл гэж би хэлмээр байдаг. Одоо гэрчин принтертэй бол хаастл хийлтэй тий. Бидалт малт ингээд цаг маг яасан ангийнхнаасаа мөнгө төгрөг аваад уусаад чи гэрчин ингээд тоосон эхлээд ингээд юу юм гэртээ тоосонд дарагдцсан ажиллаж болохоор зөөлөд юу вэ гэдгийг бид нар харах ёстой юм бэл. Ингээд сул зогсолт хийгээд байгаа тий. Тэр юмнуудаас жижигхэн бизнес би хийж эхэлж байсан байхгүй. Тэгэнгүүт тэр нь амжилттай ч амжилтгүй ч туршлага гэдэг хинээс ч авч чадахгүй тийм гоё юм өөртөө ч үлдэнэ. Тэгээд тэрийг хийгээл ингээд фейлдэл хийгээл янгууд юм зогсохгүй байгаа даа штэ. Тэр нь нэг айгууг чухал дадал зуршил гэдэг юм биэнд сууж үлдэх гэдэг байгаа юм. Тэгэл ингээд мөнгөний үнцнийг айгуусан ойлгох хэрэгтэй. Тэгээ ингээд хүн чинь шатаад аваад ашиг орлого олоод амар их юм хийгээд ашигын маржин 10% мө байх юм бол хүн чинь ингээд бодно штэ. Ингэж их хөдлөөдлөөд би одоо ингээд ингэж би сарын хэдэн төгрөний л одоо ашигтай байна шүү дээ. Хийгээд тэрийг байна уу гэдэг чинь амар том хичээл واخ. Одоо 1000 подкаст сонсоод за бизнес юм байд юм байна гэж ихэ оронд өөрөө хийж үзээд таксинд явах ч хүртэл барыг бизнес яваад байгаа юм тийм. За тэгэхээр нэг алдах хэрэг өгөөд туршлага суу гэж шүү дээ. Та нар ч одоо ингээл их сургуулаа төгсөөл ажил дээр гараад ирэнгүүт та нар алдах хэрэггүй болно шүү. Хүн та нарыг алдсан ч онсон ч та нарыг шүүж эхэлнэ. Тэгэхээр яг оюутан сурагч байгаа дээрээ та нарыг бүр амар банкнаас зээлмэл аваад те санхүүгийн үед тийм юу хүндрэл учруул гэж байгаа юм биш. Зүгээр ингээд байгаа ямар ингээд хөдөлгөөд ингээд юм хийгээд үзээ. Тэр чин айгүй том бизнес болно. Дугуйтай хүн байх юм бол тэгэл хүргэлтийн компанид ороод ингээд яаж мөнгөний үнцнийг юу нь ойлгох хэрэгтэй. Би юу нэгж бодох ирээдүйн хүүхдээ ингээд жоохон далжганаад байна шүү дээ. Ингээд тэгээд жоохон бороо далжганаад их юм бол би шууд одоо CEO юм юу ч юм уу те яг үйлсгийн байгууллага дээр ажиллаулаад аль эсвэл бол Mobicom 2222-т шууд ингээд сар чамаагүй ажиллуулж
үзүүлье гэж боддог хөөх. Тэндэл хүн маш гоё олон төрлийн хүмүүстэй харьцсан те. Мөнгөний үнцнийг ойлгоно. Одоо бол би ингээд хичээлийн хажуугаар ажил хийж байгаа залуучууд рүү амар бахархдаг. Яа ямар гоё юм бэ л гэж үздэг. Үн залуу үнэхэр хичээж ин да гэж бүр бахархаж хардаг хөөх. Зүг. За тэгэхээр ерөөсөө толгонд байгаа тэр майндсетийг л өөрчлөх нь шүү дээ. Ер нь бол та ингээд яг амьдрал чинь хангалуун юм бэлэн аав ээжийн буйнаар юм байж болно тийм. Мөнгөний үнцэн тэр юу өөрөө мэдэрч тулах нь сая чинь кол центр жишээ авч шүү дээ. Өөрийн бүтээсэн дуршлаг тэр legacy гэдэг бол амар чухал байгаа даа. Legacy үлдэх. За, ер нь бол одоо энийг үзэж байгаа хүүхд залуучууд байна бас хэрэгтэй мэдээлэл авсан баг. За, хүүхд залуучууд ч бид нар ч гэсэн хэрэгтэй юм авлаа. Одоо түрүүний хамгийн ихэнд ярьжсэн нөгөө нэг шууд нэг $5 бүүст хий зүгээр тэгээ тестэлч гэдэг бол надад амар хоногч байгаа байхгүй. Заавал ингээл хэвлийн баах юм авахгүйгээр тэг Монгол хүн чинь нэг сайхан офис ширээ сандалтай болж нэг өөр юм шиг болж нэг сэтгэл сандаг юутай байгаа байхгүй юу? Хөшөлтэй ч гэдэг юм те. Тэрэн шиг явахгүйгээр захиалган дээр үнслээд ийм их санаа авлаа. За тэгэхээр дараагийн хэсэг болохоор та бол одоо сошиал дээр нэлээ хэм ингээ постлдаг те шеэрлдэг. Юу нь итгэвтэй байдаг шүү дээ. Би бол тэгж хараад байгаа. Тийм би найз те. Тийм найз. Итгэвтэй байдаг. Тэгэнгүүтээ ер нь хейтерс хэрвэн ямар шихэн байна? Хейтерс үү? Тэг яаж хандл хийж гэн зохицуулж гэн? За хейтерс анх комедид орж ирэх хейтерс айгүй их байсан. Тэр үед би өөрөө ч жоох хөөхтэй байлаа. Намайг хэдэлж байгаа хүмүүс нь ч жоох хөөхтэй байлаа. Одоо бүгдээрээ л өсөж том болсон юм байлгүй. Одоо нэг юм хейтерс бараг байхгүй л байна гэж би хараад байгаа шүү дээ. Тий, ер нь өөрөө л хил ам руу яваад орчихгүй бол бараг хейтерс байхгүй. Мөрөөр юм хийж байгаа те. Тийм байгаад байгаа байхгүй. Тэнгүүт угаасаа хүн болоод тийм цаг үеийн байд юм шиг байлээ. Сошиал дээр амар комент хичээл те. Хот датар гэдэг үү тийм үе байдаг те. Одоо тэр хүмүүс бүгдээрээ том болцсон. Би ч тухайн өөрөөс нь ингээд өрүүлзэд хэрэлдээд байдаг гэсэн одоо ч том болсон те. Тийм байлаа. Яг нэг юм анид сурсан гэх. Тийм. Анид сурсан. Одоо анид жаах нэг юм байхгүй те. Одоо тэгэл нэг юм stay humble гэдэг юм сурчаад байгаа те. Be humble, stay humble те. Тэгэл зүгээр ингээд намааштай гэл өөрийнхөө юмыг хийгээл яаж хагаад хүмүүсийн гоё хүндлэл орж иж байгаас харагддаг. Тэрэнд нь айгүй их баярлдаг. Хүмүүсийн тэгэл хайр хүндлэлийг дааж явна гэдэг чинь тэгэл бас айгүй том үүрэг хариуцлага болчиход байгаа шүү дээ. Зүг. Тэгээ тэнд явж байгаа шуургыг өөр дөрөө дуутахгүй налахгүй л тэгээ. Тий, заавал дуудаад авах шаардлага байхгүй. Холоос ингээл нэг ах нарын хэлдэг. За хайчааш те гэдэг үг одоо л яг толгоон дотор ордог болчиход байгаа. Бууж эхэлж. За бүгдээрээ бас эндээ санаа зовхон шүү дээ. Сайхан хайчаач те гэдэг ч бас хэрэгтэй үг шүү дээ. Тэгээ заавал тэрийг те 1000 хүн дуурж явах та тэгээд одоо тэгээ би бол ингээд дотроо л ингээд дэмжиж яхад болоо те. Зарим зүйлийг дотроо эсэргүүцэж яхад заавал тэрэнд ингээд өөрсдөө яагаад сүүлдээ бүр бас нэг шалтгаан би завгүй болсон баг гэж бодсон. Анхаарал хандуулах завгүй. Анхаарал хандуулах завгүй. Хүн завтай байхаар ч л өөрийгөө чагнаал овертинк хийгээл яаж хоол энэ комент намайг яга ингээд өвцсөн бол айгу бод юм л шүү дээ. Яа ингээд завгүй мавгүй болчих. Тэр хүүхдийн тэр комментний хажууд зээл мэйл бүр үнэхээр жижиг асуудал байгаа даа. Зүг. За тэгэхээр яг нэг сошиал хейтерс асуусан юм байна. Тэгээд сүүлийн үед ингээд сэтгэл санаа зовж байгаа янз бүрийн асуудлууд юу вэ? Тэр яаж зохицуулсан? Тэр яг тэгэл одоо үнний талд л угаасаа үнэн ялдаг хорвоо явж байна. Тэгэл энэ дээр бол нэг санаа зовх зүйл байхгүй. Гэхдээ яг би зүгээр тэр яг постж уншаад юуж утсан бэ гэхээр ер нь бол эрэгтэй хүн гэхээр нэг заавал нэг тийм буруу тал руу нэг юу болох гэдэг. Гэхдээ нэг заавал нэг тийм доминант нэг буруу хэрэгтэн болчих гээд тэр бас эрэгтэн ховрогшиж болно шүү дээ гэдэг сэтгэлээ надад таалагдсан. Би нэг юм бас жижигхэн шүгэл хөлөөчүүл гэж бас бодсон да. Айгүй олон хүмүүс бас айгүй олон орж ичсэн. Би ч бас ингэж ийсэн, тэгжсэн те. Одоо энэ дээр ингэж дуурсанд баярлаа. Би ингээд чимээгүй өнгөрснөөрөө баг ингэсэн эдэргээл те. Тэгээ би бац угаасаа л үнэн л ялах хэвээр. Хүн яг үннээрээ ингээд ус тосоор ялгарх хэвээр. Бид нэр сайхан мэтгэлцдэг тэр соёлд бас сурах хэвээр байна. Комментэн доор ингэж зарим хүмүүс ингээд шууд орж ирж байгаа хөөх те. Та яг мэтгэлзэнгүй шүү коммент устгачдаг юм уу те. Үнэхээр яг тэр үгээ дааж давна гэж бодож хариуцна гэж бодож бичиж орж ирсэн бол тэрэн дээр үнэнчээр ялагдж байгаа бол ялагдж байгаа, ялсан бол ялалтаа тунхаглаад тэгээд бас сайхан мэтгэлцчдэг байх хэрэгтэй байна. Тэгэхгүй шууд ингээд хэрүүлийн шин чанартай шүү субъектив дайралт хийгээл. Тийм байж юусэн болохгүй. Наны бөмбөг залж үзсэн үү? Чи метр 80, метр 60 хүрэх үү гэдэгтэй л адилхан боохоо. Статистик ярьж байгаа те. Хот наа чи угаасаа хот гэдэг. Тэр хот гэдэг үг яг их сурвалж нь хаана нэсэн те. Их сурвалж нь яг баримт нь хаана гэдэг шиг те.
тэр айгу одоо хүмүүс одоо манайхан ингэдэг л дээ мэтгэлцэх гэдэг бол зүгээр яг тухайн асуудал дээр зөв одоо аргументууд дэвшүүлээл те мэтгэлцэх өстэй шууд дайсан болж хөрдөг монгол хүмүүс. Тийм. Асуудал зурж болно шүү те. Тэрийг л өөрчлөмөр байгаа даа. Тийм. Тэрийг гоё мэтгэлцэх соёл бид нар ер нь суумаар байна. Гоё critical thinking гэдэг чинь гоё зэгцтэй сэтгэл те. Олон талаас нь юмыг хараад за би байсан бол яг би байсан бол за эндээс нь үзээл. Айгу олон талаас нь бодонгууд хүн ингэдэм лээ. За. Одоо ингээд сүүлүүд өөрийгөө анзаарсан чинь юмны доор ингээл үзэл бодлоо илэрхийлэх гээл те. Ингээл амар уртын бичингүүд гинт за лайлаа гэдэг арилгадаг үзээлээ тий. Яг нөгөө critical thinking дунд зогсноо тий. Амар ингээд бичээл. Гүй наа чи ингээд энэ дээр чинь ийм асуудал ингээд янз бүрийн юм дээр ингээд пост мостон дээр ингээд хүмүүс ингээд буруу гэдэг. Ингээд за лайлаа гэдэг чинь би юу тайлбарлах юм бэ гэдэг. Тий би юу тайлбар тавьдаг юм бэ. Эсвэл шал өөр хүний асуудал дээр ингээд орчихснэ. Одоогийн нийгэм бла 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 гэж бичижсэн гэл за лайлаа гэдэг устгадаг болсон. Хайрын цаг багтаа гэж боддог. Хайрын цаг хугацаа тий. Тэгээд ихэнхдээ тэргээл төгжрэлтэй л хийж л байгаа юм л та. Сая тэгээд ярьдлаа шүү дээ. Олон ингээд пост бичсэн шүүгдүүлсэн болоод олон залуучууд хандаж би ингэжсэн ингээд ярьж гэж шүү дээ. Тэгээд эндээс би юу асуухад нэхлээр хүмүүс ингээд эрэгтэй хүн одоо ямар нэг юм хэлэхгүй гүндөөгөө дугаах хэрэгтэй гэж чимээгүй өнгөрөд идэг те. Монгол залуучууд ихэнх нь ингээд нэг баг буруугүй гэж буруутан болоод тохироод идэг тиймэрхүү харагдаад тах шиг байна. Миний бодлоор. Тэгэхээр энийг одоо яаж илэрхийлж те өөрийгөө зөвөр илэрхийлж чимээгүй өнгөрч болохгүй вэ гэдгийг яаж хэлвэл зүгээр нь хүмүүс одоо зөвөр ойлгуулахаар байна те. Яг уу за тэгэл бусдын хэрэгт нэг хошоо дүрхгүй байх хэвээр нэгт одоо тий нэг өөртөө амьдралыг хөөгөөд үнэхээр болохгүй юм дээр бид нэр аль талынх нь тэнцвэртэй мэдээллийг авах нь амар чухал төрүүлж үйлдэл хийсэн одоо бизнес дээр л ялчаад байгаа болохоос яг иймэрхүү ёс зүйн асуудал дээр бол төрүүлж үйлдэл хийсэн биш аль үнэн л ер нь ялах хэрэгтэй гэж би боддог хөөх аль талаасаа ингээд мэдээлэл тэнцвэртэй авахгүйгээр нэгдлийн мэдээлэлээр шууд гэж орж ивэл тэр хүн жоохон төлөвшөөгүй ч юм уу те тийм хэцүү байна гэж боддог. Бас хүн харагддаг л да. Ингээд хүний үг 5 минут сонсч сураагүй, сууд сураагүй юм ба шууд мэдэгддэг. Тэ. За энэ угсаал тавтаргүй бачка байна гэл холоос уншигддаг. Үг сонсохгүй те үг сонсдгоо те. Бас ингээд шууд зүрлээ дайраад ойлгохгүйгээр дайраад хүмүүс байдаг шүү те. Айгүй. Тэгэхээр тэн дээр бол тэгээд хүн бол өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх нь зүй ёсны хэрэг. Гэхдээ сэдвээсээ хазаахгүйгээр яг гоё аргумент дэвшүүлэл нөгөөтөл няцаахч байгаа бол яг тэр аргументыг няцаагаал тэгэл яг мэтгэлзээний соёлд суралцаасаа л зүг. Яг шалтгаантайгаар юм гардаг. Тэгэхгүй болохоор одоо нэг юм дуурангууд шалчих гэдэг нэр зүгчээд айгүй хэцүү байгаа гэдэг чи одоо яг ямар ч тодорхойлт юм те. Харин тийм. Харин тийм гинээс бүр дургур өгдөг байхгүй. Би ингээ юм тайлбарлах хэрэг. Тэг ингээд хайшин тэгээд би буруутан бол дугуй сууж явах хэрэгтэй мүү гэж боддог байхгүй. Тэр яг шалтгаанаа гоё гарах нь. За тэгвэл тэрийг бол яг хөө чиний бичсэн пост ингээд зарим залуусд ингээд бас урам өгсөн байлгүй дээ гэж бодож байна. Тий итгэлийн оч тий. Итгэлийн оч гэдэг баг шүү дээ. Амьдрал хэлгэлээ яа. Хай тий. Өтгөртөл өөрийгөө өтгөртөл хүрэхэд дараалсан нөлөө тий. Тийм үг байдаг тий. Зөв. За гоё мэдээлэл авлаа. За тэгэхээр бизнесийн талаар нь мэдээлэл авлаа. Одоо болохоор юу байх гэдэг нь ер нь ингээд айгүй завгүй шахуу ууртай явах. Энэ цагийн менежментийг ер нь хэрхэн хийж байна да? Тайм менежмент оо. Одоо тэгээд би нэг ингэдэм юм аа. Хэсэг улаарч дайрчаад. Тэгээ ингээд жигдрэлт нь жигдрэх орох юмдаа байгаа баха гэд нэг хэлдэж шүү дээ. Жигдрэх юмдаа байгаа баха гэд яг тэр нь болоод ирэхээр шууд ингээд шууд заа жоохон заагаа ирчдэг. Тийм төрлийн юм. Яг ингэ жигдрүүлтлээ ер нь жоохон махарна. Гэтэ бүх юмнуудаа ингэж юм ингээд энерги хуваарлаханд бол зэрэг эхлэхгүй. Алсаас ингээ юмыг жоохон ингээд одоо ингээд алсаас эхэлдэг юм. Хүмүүс чинь ингэдэж шүү дээ. Яг ингээд цагийн тулангууд за одоо эхлэе гэдэг шүү дээ. Офсо түрээслэнгүүтээ за одоо хийж эхлэе гэх те. Би бол аль хэдийн ингээд номын ингээд сум дэмэж өгөхийн тулд эртээс ингээ ившээл гэж хэлдэг шүү дээ ингээд. Гинт татахгүй хань шүү дээ. Гинт татахгүй тийм. Ившээл гэж байж очиад ингээ барьж ярьчаад яг ингээд цагийн туланг гэж тавьдаг. Тийм байх хэрэгтэй байна. Наа чинь бас ингэж ойлгож шүү дээ. Өөрөө шалтгааллах бүх зүйлээ хийчих хүлээнэ гэж ойлгож болох уу? Тийм. Өөрөө шалтгааллах бүх зүйлээ бэлтчихэд ингээ ер нь бол хүлээдэг. Ер нь бол нэг юу сайлаа яхаар саваа бэлтгэдэг шүү дээ. Тэрийгэ бэлддэг. Савчгүй юу ч гөөж бага үнэ худалдаж аваад хийсэн шүү дээ. Кэш каудтай болсон.
Тэр одоо ойлгож чадахгүй байх шиг л байна л да. Би одоо ойлгочлаа. Ман үзэж байгаа хүмүүс ойлгочихсон. За сонирхолтой. Ер нь бол өөрийн чинь шинээс их гоё сонирхолтой кейсүүдийг мэдж авлаа. Бизнес дээр тэр одоо нэг хамгийн хөвлөсөн нь бол одоо юмыг тест гэдэг бол айгүй хүрлээ. Ер нь ихэнх хүмүүс тийм биш. Би ч гэсэн зайд ингэ юмыг заавал бүтнээр нь авч санаа амрах гэдэг тийм Монгол хүн сэтгэлгээл юм шиг байгаа. Өөрийн эд өрөнгөтэй байх гэдэг шүү дээ. Бүр дээр үеэс тий. Тэр л яваад байгаа шүү дээ. Тэгэхээр тест драйв гэдэг шиг тий. Заавал тийхгүйгээр те захиалга дээр үнсэж юм хийх бол би бол нэлээсэн баяраагаасаа мэдж авлаа. За тэгэхээр ер нь одоо манай подкаст дуусах чинь хаана ч. Тэгэхээр би одоо сүүлийн хэсэг нэг сонирхолтой санагдаж байгаа хэрэг энэ подкаст гэх комедигийн одоо тэр лайнуудыг хэрхэн бичиж байна, яаж гаргаж иж байна, амьдралаас урган гарч байна уу, хэрхэн гоё найруулж гаргаж байна те деливерийг чинь тайзан дээр өргөхөд бас чадвар нэлээд бэлтгэл хэрэгтэй байх те. Энийн арталт юу болдог процессыг бас бид сонирхолтой гэж. За одоо ингээд би уцаар харж байгаа. Тэгээ. Утас бол хамгийн анхны шатны одоо эхний одоо шат гэх юм уу? Одоо ингээд амьдралд ингээд инээдтэй санагдсан шүү дээ. Тэнгүүд тэр болгоныгоо ингээд ганц лайнуудаар санагдсан те. Ганц хоёр сэдвүүдээр ч юм. Тэнгүүд бүгдийг ингээд юу болгож чинь ингээд нотс дээр ингэж бичнэ. Тэр бол хамгийн эхний дүрм. Хүн нөгөө ингээд инээдтэй юм чинь дараа санаж штэ гэж бод хизээч сандгүй мартчихдаг. Дараа нь ингээд би юу очлаа ямар тэнийг ингэж боддог. Тэнгүүд эхлээд ингээд бичнэ. Амар олон юмнууд ингээд бичээл ангууд сүулдэ ингээд өдөрт 30 минут судах заалж. Бичингүүд тэр юмнуудаа ингээд одоо сортлдог юм. Энэ лайн энэ сэдв рүү энэ лайнтай хамтдаа ингээд орж болох юм байна. Ингээд сортлоод ингээд явцдаг. Хооронд холбоо сортлж байгаа юм тий. Тийм, ер нь бол ялгач нь гэсэн үг. Энэ юмны талаар бот одоо чи машины талаар инээдтэй юм бодсон байл гээд машинтай бүх машинтай холбоотой юмудаа тэрлүүгээ ингээд шахна гэсэн. Нэг одоо эмэгтэй хүнтэй холбоотой юм бодсон бол бүгдийг ингээд шахаал тий. Тэгэл тэрэн дээр нь ахуулаад үс гизиг мейкап сайхан. За энэ чинь нэр энэтэй уйлж болох юм байж тэнгүүтэй. Жохон тустай тэгсээр нэг лайн үсгэж болохоор ч юм те. Тэгээ ингээд бодонгууд лайнууд цугласан байгаа шүү дээ те. Тэнгүүтэй нэг сэдвээ би барьж аваа. За эмэгтэй хүн гэдэг ч юм уу те. Тэрэн дээр би майнд мэпинг ийн. Оюуны зурлал хийж ингээд бүх сэдвүүдийн эмэгтэй хүний байж болохоор те. Бүх ингээд комплейн одоо янз бүрийн инээдтэй байж болохоор юм ингээд гаргаж ир. Гэхдээ эхлээд инээдтэйгээ бодохгүй. Инээдгүй зүгээр ерхий сэдвүүдээр бүгдийн задлан тэндээсээ ажиллаж агаад нөгөө нэг лайнуудаа яг аль дээр нь ингэж гарч ирж ийн гэдгээр майнд map дээр задлах хөөх. Тэнгүүт чи нэг аалзных шиг ингэж тарж гин үү? Бүтц үсэд ирж байна тийм. Модны үнд шиг ингэ тал руу ингэ салж гин үү? Ингээд салжаас салцсан дээр ингэ зоогод эсвэл нэг тийшээгээ бүгд салаад байна уу гэдэг дээр. Окей, нэг тийшээ салж ивэл энэ бүр амар гоё сэдв энэ шигээ бүр гүнзгийжлэх юм байна. Аль хэдийн баг сэдв бэлэн болцсон байна. Энийн ингээд хооснууд дээр нь би юмнууд олох юм байна гэдэг дээр одоо нэг судалгааны хэлээд хийчихлээ. Одоо ChatGPT болсон чи бүр амар байна л да. Шууд ингээд фактууд гаргаад ирчдэг. Урд нь бол ингээд Google, янз бүрийн юм дээрс ингээд YouTube дээрээс ингээд заавал ингээд ерөөсө joke мөг үзэх надад бол хориотой байхгүй. Би гадны юмнуудаас юм авах хориотой. Судалгаа хийн. Эн дээр ингээд хэдэн он тийм болчихсон. Ингэж хийсэн байна. Сошиалууд төр мэдээний сайтнууд дээр судална те. Тэгээд тэгж чад явангуудаа хамгийн сүүлд чи ингээд болоод ирж штэ. Тэгээд юу яа? Одоо олонгуудаа шууд ингээд нэг А4-ийн цаасан дээр ингээд бичлэлтийн үе орж байна. Яг Eminem-ийн нэг rap god гэдэг юунаас би санаа авчихсан байхгүй. Энэ тэндээс бүр амар замбрааг өвцсөн бүр энэ тэндээс ингээд. Яг тэр шиг ингээд бүр энэ тэндээс бүр нааруулаад ингээд бичингүүд сүүлд нь тэрийгэ бүгдийг ингээд нэг ингээд шугамаар ингээд холбоно. Нэг юм storyboard ингээд лайн үүсгээд. Тэгж жагаад тэрийгэ нягтаршуулаад түлхүүр үгээр нь болгоод буюу хизээч харсан нөгөөтгөө ингэж ойлгохоор болгоод дараалуулад бичиж. Bullet point marker болгочих. Тэгэл тэрийгэ ингээд гарахынхаа өмнө харж харжаал гараал тэрийгэ ярихад өөрөө нөгөө нэг ингэж биччихсэн учраас ганц үг нь орж ирэхэд шууд ингэж харж байдаг. Саналж шийдэл. Одоо компьютер дээр бичгээс илүү би гараар бичих дээр илүү анхаардаг. Яа тэр компьютер чи хурдан бичиж байгаа учраас надад нэг юу яах дараагийн мөрийг бодох боломж олгодог. Гараар ингээд бичээд байжингууд удаан бичсэн шүү дээ те. Монгол орны гэлгээ бичээ байж л бүр ингээд дараа чи ингээд яг бичих хооронд дараагийн инэтийнүүд бодоод нэг гэл өөрөө инээгээл тэгэл ингээд гэс бичтүүлс дараагийн мөрнүүдэд бичээл тэгэл тэрийгэ бичээл байжингууд ингээд биччих хугацаанд ингээд дараагийн юмнууд ингээд орж ирдэг гэх юм уу. Зүг. Тэнгүүд ингэж бичсэн одоо лайнуудаа нэг жоохон ингээд зах зээл алгадуулах гэж ярьдаг чинь тестлж нэг хайж өгдөг нэг жижиг хүн хайж өгөн те. Яг тавихаас өмнө те. Тэрийгэ ингэж яаж хайна гэхээр найзууд дундаа хайж үзэн. Яриан дундаа зүгээр ингээд яг комеди сэдв шиг биш. Яриан дундаа ингээд хайж үзнэ. Йоо наа чи ингээд багуугаар ингээд панчад нэмж юм те хүмүүсийн реакшн гараад энийг за энэ үнэхээр орох юм байна гэл тэгэл дийж үздэг. Заримдаа нүгүүг нь мэдэн шүү дээ. Заримдаа бол шууд тайлзан дээр шууд госон шүү дээ. Амар ийм их болоод нөгөөх нь хүн инехгүй байх бол
За хаяа гэл тэгээд ер нь л тиймэрхүү. Тэгээд хөрвөл дараагийнхаа веб-рент руу гарах л тий дараагийнхаа явраа. Тэгээ нөгөө нэг дараагийн нөгөө нэг юм гэдэг нь аль хэдийн хөвшөлгдсөн байсан нөгөө нэг сум байгаа штэ. Тэр лүгээ пак гэж тавьж эхлэх байхгүй. Шууд энэ жок ажиллах юм. За дараагийн жокгээ дахиж бичиж эхлэх тийм байхгүй. Олон сэдвүүдийг ингээд эхлүүлнэ. Тэгэл энэ ингээ болж яхад энэ нэг 40 мөчөө хувьтай ч юм те нэг ингээл явж байна. Тэгэл энэ бүр ингээ боловсрож гүйцэнгүү май цацсангууд тайлан дээр ярих юмтайгаа үлддэг. Тэгээ эднэр нь ингээл араараас ингээл явждаг. Энэ бол номоо хөвшөөлөх зарчмаар. Ер нь ойлголоо. Бүтээлч салбарын ажил байна чи. Тэгэхээр оюун дээр оюуны шанс гэдэг чи дөрөв хэлсэн шүү дээ. Нэг Чингисийн зэргүүд нэг ингэдэж ш нэг юм ингэж харангууд энэ сэнгэлж яхад энэ орж ирээд сэнгэлж яг энэ зарчмаар сөүжлээ явчихдаг. Сөүжлээд ингээл эргээл те. Ингэж харж ирэл араас нь харвал сумнууд ерөөсөө бүр зогсох гэж явдаг те. Тэгэхээр яг одоо ингээд зарим хүмүүс бол ингээд удаан 50 ярьж болно л да тайзан дээр гараа тий. Тэнгүүд баяраагүй хувьд л ингээд арай хурдан ирчихэнгууд нэг хугацаанаас өмнө тус тохиолдол гэж байна уу? Ер нь тааруулаас орцсон уу? Гайгүй шүү дээ. Би нэг сонсч ирсэн ингээд ярь дуусчих шиг санагдсан байхгүй. Үгүй энэ одоо хугацаанаас өмнө дуусчих болов гэж санаа зовсчих шиг. Тэр бол гайгүй байна сурцсан үнтэй. Би бас заримдаа боддتي. Зарим бичлэг чи минийх 15 минут гэхтэй. Хэрвээ ингээд яг ингээд айгу удаан ярьдаг байсан тэр баг 30 минутын бичлэг болохоо л гэж би бод. Хурд гэж ярьж байгаад тэг бас 2 Танад одоо ер нь удаан ярьдаг хүн гэж байна уу? Удаан ярьдаг хүн байх шүү дээ. Амраах байна. Амраах ч бас аимшиг удаан ярьж штэ нэг юм YouTube-ийн 075 дээр байгаа шүү. Нэг юм комментист. Баярагийн комеди бичлэгийг 075 дээр тийм гот яг амраа болж идэв. Удаан шүү. Тэгээд 50 чи бүр яг амраах болж идэв бүр ингэж. Тэгсимаа тэгээд тэгсэлж өө гэж үгээд яг нэг амраах нэг ярьдаг яринэл хэв байдаг шүү. Тэр хүний харизм яг хүмүүс ингэж аудиенс оруулж чаддаг те. Удаан ярьдаг ш. Яг ингэ хүн болгоны онцлог байгаа дээ те. За ингээд бид бүхэн сайхан гой зүйлүүдийг ярилцлаа. Комедигийн лайн, жок лайн хэрхэн бүтээл харж мэдлээ. Би чирэгжилт дасгал хөдөлгөөн ямар шиг хийж байна? Хөдөлгөөн өдөр болгоо. За. Өдөр бол дасгал хөдөлгөөн. Одоо жимд явж байгаа. Нэг зорилго байгаа. Фитнесийн нэг тэмцээнд орё гэжсэн бодлоо. За. Төрүүлэх нь хамаагүй оролцох гэдэг шүү. Оролцох нь тэр хүртэл бэлтгэл айгуу чухал байгаа. Тэгээ дараа нь ингээд амьдралын юм аяг тий. Амьдралын юм аяг нь үлдэн. Тэгээ тэндээс асар их одоо хатуужл гэдэг ч юм маш олон зүйлүүдийг сурж авах гэсэн тийм бодолтой байгаа. Одоо яг үннийг хэлэхэд бол алдан гоног бол фитнест 10 жил явлаа шүү дээ. Хүн болол барыг тийж явах те нэг алдан гоног нэг юм хаяа нэг харангуут нэг 15 6 оноос хойш нэг юм явцсан байдаг те нэг юм membership-ээ төлөөл яваад байдаг те нэг юм сар яваал нэг хоёрын сар хийж байгаа дахиад нэг сар яваал нэг алдан гоног нэг юм хүн болгон заа нэг Монголд бол 10-аас дээш жил нэг фитнесээр орж гарсан байдаг болов л гэж би бодчих. Явц асуугаад бүгд нэг хариуцтай те. Тэр жимж явдсан шүү. Би тэндээс хийсэн би бол уг нь би алж байгаа. Тэргээл те. Надад нэг юм ген байд юм ээ тэгээд амар юм ярьж дээ. Тэгээ миний тестостерон даавар бүр амар ихсээд тэгээд би болцсон. Тэгээ гэрт нь бол ямар ч нэг юм бүс хүмүүс юу нэр хэрэгсэл байгаад байдаг. Нэг юм тоногнод байдаг те нэг юм дайнд бэлтэж байгаа нэг юм хуучин бууны хугархаа гэдэг шиг нэг дайнаас ирсэн юм алдар гавьяатны одонгууд шиг нэг юм байдаг те. Хүн бол нэг гэрт нэг юм ханын төрник бол байгаалах гэж чадчихээд гантил бэнтил ханын төрник гантил за тэгээ нэг нэг яадаг юм те. Тэгээ нэг юм матрас те. Гол нь тэгээ эн чинь тэгэл юу юм байл л дээ. Гинт дайраал огцсон болох биш. Дисциплин. Гол нь сахилга бат. Тийм сахилга бат. Тэгээд хооллолт те. Нойр. Роналдо ч одоо миний рол модель шүү дээ. Өө тийм үү. Тийм Кристиано Роналдо ч агуу байгаа шүү дээ ч та. 40 нас дээр одоо биологийн нас нь хиддэж байгаа. Одоо л дээд түвшиндээ тоглосоор л байгаа. Би бол дэлхийн хамгийн олон дагагчтай сошиал инфлюенсер гэдгээр нь л мэдчихэж шүү дээ. Тийм үү. Тэр хүний бүр сайн биш. Одоо ингээд хүмүүс чи ингээд байгаа байхгүй. Нэг юм яхаа нөгөө юм дутуу байгаа гэдэг те. Одоо энэ хитрхи царайлаг байла алдар карьернолог нэг гэр бүлийн дутуу гэдэг ч юм. Эсвэл гэр бүлийн ингээд карьернолог бүтэн биш болоод шүү Тэгээ дээ. царай морин жоохон царай мотой гэдэг ч юм уу те. Эсвэл ингээд амар царайлаг гэр бүлтэй байлгс чинь карьер нь явдаг ч юм уу. Нэг иймэрхүү байгаад байгаа. Тэнгүүд Роналдогийн бүх зүйл нь яг өв тэгш гэж би ойлгодог. Сайхан залуу юу, сайхан залуу, эрүүл саруул, амжилттай юу, амжилттай. Гэр бүл нь гоё доктортой. Үнэхээр нөлөө бүхий хүн байгаад байгаа. Одоо ингээд миний фантаз бодол гэдэг хэвгүй. Ингээд галактикууд те хүн болгон гаригаас өөрөөсдийнхөө хамгийн төгс нэг одоо төлөөллүүдэд явуул гэвэл дэлхийд төлөөлөх хүн бол Роналдо л гэж би боддог. Ер нь бол тэгж нэр бодсон ч бас байж болох юм тий. Тийм тэр чинь 40-тэй гэдэг чинь
Монголд л одоо спортоор бол хүмүүс хөгшин гэдэг. Монголд бол ингээл хөгшин гэж яриад байгаа те. Би бол одоо баг хүний prime time 50 наснаас эхэлдэг гэж би боддог. Би юу санал нэгж шүү. Тийм. Яг prime time яг 50-аас эхэлдэг гэж боддог. Энийг би сүүлийн жилүүдээр л ер нь ойлгож байна. Эндээ бол би чинь 30 та ахнар махнараа жаг рөөслөлөд гэс те. Одоо бол би яг нэг нүгэл хинээс болж байгаа ичж байгаа. Европт бол 50% та хүмүүсийн карьер их дөнгөж эхэлж идэг, жүжигчдийн карьер мэрэр ч юм уу те. Бизнесийн карьер одоо Kentucky Fried Chicken гэж тэ хитэн 62-т эдээс эхэллээ те. Гэх мэт чинь 50-тай бол хүний бол яг эд prime time гэж боддог хөөх. Бүр яг prime time. Залуудаа бол хүн алдаж оноод яг нэг үлгэмдээ нэг юм яг юм үлэн нас шүү дээ те. Одоо 30 40-тэй хүртэл хүмүүсийн хувьд бол би бацаа нас гэж боддог. Төлөвшөөгөө л оюун санааны үед. Амьдралын хувьд би үнэхээр бацаа гэж боддог. Аль нэг юм дутуу байж идэг. 50-тайдаа бол бүх юм чадамжтай болж ирээд яг амьдралын шинэ степ рүүгээ оронгуудаа окей, за би бол бүх юмдаа чадaltaй те. Аялал аялчи, ийм үйл хийвэл хийчи, хүүхдүүд нь том болцсон, татлаа төтлөг болцсон. Жинхэнэ ийм өөрийнхөө ийм dominance тийм хаусаа үүсгэсэн те. Яг ийм жинхэнэ prime time гэж би боддог. За би баг санал нэгч. Яасагаар би нэг Япон танилч үлээ нэг ярианаас сонсч ирсэн. Манер ингэснэ. За 40 нас үрж जैन да насны тал ирж байна. Одоо л нэг ихнэр авд юм аа гэдэг гэж авдаг. Тэгэхээр тэдний одоо ойлголтоор бол 40 хүрж иж гэр бүлээ болгоё зохиод наан бол зөндөм хийгээд үтцсэн. Тим хандлагатай. Манайхчтай оронд бол ондоо готох. Бид нар чинь ингээл насны дундчилтыг ярих юм бол 90 онд чинь 60-аар 50 мэд байсан аа. Одоо л нэг 65 болоод. Тийм. Тэг өсч байгаа ч гэсэн эмэгтэйчүүд нэг 70 хүрч जैन тийм. Тэнгүүт ингээл дийлэнх ажлууд нь одоо нөгөө нэг социализмын үед ингээд төрийн албад нь байс те. Цагдаа магдаа тэд чинь тэгэл тэтгэврт аягүй их гардаг бол. Тэтгэврт гарчингуул хүн шууд хөгшин болчлоо гэсэн сэтгэхүүлээ. Матер тий. Тэг би тэгэд энэтэй холбоотой бүр кампайн хиймээр байгаа байхгүй. За. Одоо бид нар энэ бол бүр шинэ генерашн юм аа гэдэг ч юм уу. Одоо генерашн гэрэл өмнөх үе гарч ирдэг те. Тэнгүүт үгүй одоо ингээд хойч үе 50 наснангууд бид нар бүгд яг энэ генерашн prime generation л гэж юм уу те. Эд үе гэж яриад байгаа байхгүй. Эд үе рүүгээ бид нар гэж ордгоо. Энэ хүмүүсийг бид нар хүндлэх ёстой. Бид нар хөгшин насжилт яа юмаа гэсэн юмудаас ингээд бүр болий те. Та нар бид нар бол өөрсдөө жоох хүүхдүүд явж үзье. Энэ хүмүүс бол яг эд үе дээр эд залуу насны дээр явж байгаа. Ерөөсөө бид нар хөгшин гэж харахаа болий. Хүмүүс чинь ингээд хөгшин ингээд өөрийгөө нийгмээр яачаар өөрийгөө нийгмээс амар тусгаарлалт юм байна. Айгу өөртөө ихтгэлгүй болт юм байна. Тэгэл зөндөө бол асуудал гарч ирд юм. Тэгээ би энэ асуудлуудыг гарч ирж байгаа юм нийгмийн кампайн ер нь бол энэ мастерийнхаа ажиллаар хий гэж бодоод байгаа юм. Зүг. Яг нийгэм тустай ажил. Би ч өөрөө ч 50 үргэлж чадаад тэгээд бас эртнээс бас номоо өвшөөлж байгаа да тий. Өвшөөлж байгаа л 25 жилийн дараа майг очингууд prime үе дээр тий. Тэгээ ийм болоод байгаа. Тий. Энд дээр ч олон хүн дэмжих болоо гэж би бодож байгаа. Зүг. Мастерх ажлыг бүр төлөвлөсөн байна шүү дээ. Мастерх ажлыг төлөвлөсөн байна. Зүг. За. Ер нь ингээд манай санаа суй подкаст одоо ингээд төгсгөө. Төгсгөлийн асуултууд болж байгаа. За. Түрүүнээс шөөдсөн. За ингээд өнөөдрийн дугаар дээр одоо манай Баяраа шоу мэн гэдэг нэрээр та бүхэн танигдсан. Баяр жаргал маань хүрэлцээж оролцлоо. Тэгээд бид бүхэн өнөөдөр бизнесийн талаар алдсан туршлага тий. Тэр гоё зүйлсүүдийг ярьлаа. Дээр нь одоо номоо айж бүхэн өвшөөлгээ тий. 50 наснда эд үеэ болохыг одоо бас гоё урам зориг авлаа гэж. Ер нь бол гоё жишээнүүд байна. Бас ярьжсэн жишээнүүдээс би бас санаа авлаа. Үзэж байгаа хүмүүс ч гэсэн бас өгөөжтэй яриа болсон байх гэж бодож байна. Тэгээд цаг гаргаж урилга хүлээж авч оролцсонд их баярлалаа. Завгүй байгаа үеэр ингээд цаг гаргасанд бол баярлж байна. Манад ч одоо ярьцлаганд орж байгаа гэдэг. Баярлалаа, танд ч гэсэн баярлалаа. Тэгээ гоё подкаст явуулж байгаа. Нийгмийг соён гэгэрүүлнэ гэдэг чинь бас их одоо хинийч одоо хий гэж хэлээгүй хэрнээ том хүлээс үүрэг гэдэг. Тэгээд энд бас гар бие оролцож байгаад маш их баярлалаа. За. Бас тэгээд энэ гоё подкастт бас нэг хэсэг болсондоо бас баяртай байна. Би бас тоогдож орсон та тий. Би ч бас ийм үү гэж бас өөрийгөө бас үнэлэмж бас жижигэн ч гэсэн надад бол аюу гоё нэмэгдэж байна. Одоо яг анх ингээд подкаст санаа орж ирэхэд би бол гайхчихсан. Юу вэ тийм үү гэл. Ингээд өөр сонсдог байхгүй. Тэгээд гоё кино задлан ч гэсэн аюу гоё шүү дээ тий. Аюу гоё бүтээлч бүр ингээд юм. Яс тэгээд ажилд нь амжилт хүсье. За их баярлалаа. За ингээд санаа суй подкастын ээлж нэгэн дугаарыг дүрлж байна. Дараагийн дугаараар бүгдээрээ иргэн утгаалзъя.